Одон дөр суваг тавтай морил би ологтлогч инхбат. Адренер нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ хүн нэвтрүүлгийг хөтлөгч ганц үх бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг импортлогч биш, үйлдвэрлэгч орныг хамтдаа бүтээцгээ юуратай Multipack компани болон чанартай амьдрын юуратай FS Construction-ы Мортон Residence ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одон дөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны Одон дөр хажуугаар хүрч байна. За, өдрийн мэнд ганашаа. За, өдрийн мэнд хүргэе. За, өнөөдрийн нэвтрүүлгийн эхэнд хэдүүлээ нэг ийм юм ярилцаад үзье. Одоо үнэн л юм чи яах юм бэ те? Уул нь бол Монгол хүн чинь, Монгол бичиг, босоо Монгол бичиг те, ер нь Монгол бичигтэйгээ байсан шүү дээ те. Тэгээ байж идэл их түүхээс нь салах гэж хуучин одоо цагийн дээр бичиг ёс те, үүх түүхээс нь салах гэж дахиад одоо тэр орны нэрийг хэлэх зөвлөл бод улсын хүчээр Монгол улсад кирилл үсгийг тулгадаг тий. Тэгээд кирилл үсэг гэдэг энэ кирилл үсгээр өнөөдөр хүртэл бид нар явж байгаа. Үр хүүхэд маань кириллээр уншаад Монгол бичгээр биш кириллээр уншиж кириллээр нэрээ бичиж кириллээр дэлхийд Монгол гэдэг зарлаа явж байгаа. Энэ бол маш харамсмаар зүйл. Бүр байнгын хүн болго харамсаж явах зүйлийн нэг. Тэгээд эн чин цаагаараа ямар очтой юм гэхээр ингэж л байгаа л да. Уул нь бол энэ кирилл үсэг шүү дээ тий. Энэ хэл гэдэг юм уу тий. Хэл бичиг. Энэ зүйл чинь уул нь улс их орны чинь үндэс суурь нь байгаад. Одоо жишээл өнөөдөр ярих гэдэг энэ гант хотох гэдэг хүний хэлсэн үг байгаа байхгүй. Хэл бол ард түмний оршихуйн үндэсний хэл бол. Соёл бол үндэснийх нь язгуур байхгүй. Тэгэхээр хэл соёл хоёр нь үндэснийхээ ирээдүг баттгах үнэт зүйл юм а гэж хэлсэн байгаа байхгүй энэ хүн. Тэгээд хийсэн ажлуудаараа амьдралаараа тэрийг баталсан. Тэгэн гол нөгөө босоо монгол бичгээс нь холдуулаад кириллийг тулгаж байгаа. Тэгэнгүүт л тэр дундаас хамгийн том хүчирхэг одоо эрдэмтэн болох цэндийн дамжин сургангаачин за тэгвэл монголчуудад үнэхээр ингэж тулгаж байгаа бол кириллийг авъя. Гэтэл өөрөө тэр зөвлөлт бод улс гэдэг юм уу за орос гэж хэлж дээ. Гэхдээ яг 10 дугаар 100 тэгэхээр чинь бол Киевийн Рус гэж явна л да. Орос гэж ярихгүй л дээ. Киевийн Рус гэж явна. Ханилын маягаар л явж байгаа шүү дээ. Тэд нар чинь болохоор энэ кирилл үсгийг Болгараас авч байгаа. Болгарууд бол яаж ийм гэхээр өөрсдийнхөө нөгөө нэг үнэн алдагдсан буюу нөгөө ортодокс гэдэг шүү дээ. Тэр шашнаа бусад улс оронд одоо ингэ түгээхийн тулд соёлын хамгийн том түгээж болгодог одоо хүргэдэг хамгийн үр нөлөөтэй ажилтдаг юм чинь шашин шүү дээ тий. Тэнгууд ортодокс шашныг эргэн тойрондоо түгээхийн тулд нөгөө нэг бичвэр юмудаа бүгднийг шашныхаа бичвэрүүд бүгднийг кириллээр гаргаад тэнгууд эргэн тойронд нөгөө тэр ханилэг манлэг нэтер юм чинь кирилл үсгийг авч байгаа байхгүй. Ингээд Киевийн Рус анх кирилл үсгийг аваад тэгээд одоо Орос чинь өнөөдөр хүртэл явахдаа кириллийг барь явж байгаа. 10 дугаар зуунаас хойш байхгүй. Тэнгууд л одоо 20 дугаар зуунд бүтэн 100 10 зууны дараа 20 дугаар зуунд буюу 1940 одоо оны ихээр баха. Чин цэний намжсан 41 42 онд үлүүдээ кирилл үсгийг яг монгол хүнд зориулаад буулгадаг. Ингээд монгол хүн зориулж хийдэг. Тэгээд тэр үед нөгөө нэг босоо монгол бичгийг ашиглахгүйгээр тэрний ч өмнө хид хідэн бичиг туршиж үзсэн байдаг шүү дээ. Зөвлөлт бод улс чинь тулгаж байгаа байхгүй. Яах гэдэг нь ихлээр нэгдүгээрт өөрсдийн одоо нөгөө нэг хувьсгал те энэ улаан хувьсгал гэдэг юм хамт нэвтрүүлэх гэдэг байгаа хэл бичгээр нь дамжуулж. Хоёр дахьт нь болохоор энэ их түүхээс нь монгол хүн гэдэг тэр үндэсний бахархлаас нь одоо бүх юмнаас нь тасдаж хаях гэдэг. Дахиад ингэ шинээр оруулах гэдэг. Дээрээс нь төрийн хэрэг болж байгаа бүх процессуудыг нь кирилл үсгээр явуулж иж өөрсдөө хянах гэдэг. Ингээд монгол хүнийг ингээ бүр их түүхээс нь салгаа хийчих. Гэтэл тэнд байгаа бүр хүчирхэг зоригт нөгөө нэг их оромчд болох те тэр сэхэтнүүд чи яаж ийм гэхэлэр тэндийн дамжин сургангаач болохоор за кирилл үсгийг нь зохиогоод те монгол дээр кирилл үсгийг буулгалаа. Урд нь бол латин матин үсэг ашиглаж ирсэн зураг хөрөг байдаг штэ манад чи дэлгүүр гэдгийг чинь латинаар ингээ бичиж мэдсэн ч байдаг те. Тэнгууд латиныг өгөх гээд болохгүй монголчууд авч чадахгүй гот нь кириллийг оруулдаг. Кириллийг нь цэндийн дамжин сургангаа яг ингээд монгол хүнд зориулаад те 35 үсэгтэйгээр нь тэгээ яаж үг бичих юм дөрвөн бүрэн бүгдийг нь зохиодог. Тэгчээд цэндийн дамжин сургангаад би их түүхээс нь их орноо те монгол түмнээс салгацсан шүүгээд дотор нь бугалж явсан юм а яаж эргэж зөвтгөж гаргадаг вэ гэхээр нөгөө нэг одоо ингээд нөгөө босоо монгол хүчээр байгаа Монголын нус тавьж байгаа шүү дээ те Монголын нус тавьж байгаа кирилл дээр буулгадаг байхгүй. Ингэж монгол хүнд чи одоо ийм юм болсон ч гэсэндээ чи монгол хүн шүү гэдгийг тэр шинээр орж исэн кирилл үсгэн дээр хүртэл буулгаад нус тавьж байгаа авчирч өгдөг байхгүй. За тэгэн гутал түүний өнөөдрийн ярих гээд байгаа хэл бол ард түмний оршихуйн үндэс гэдэг шүү дээ те. Уул нь бол хэл тэр хэл хичнээн амьтаа, хичнээн олон жил байна, хичнээн 100 мянган жилээр байна те. Тэр чинь нэг юм амьтаа сүнстэй байгаад байгаа хэлбэр. Хэл устж үгүй болсон тохиолдол дэлхийд дээр маш их байдаг. Ингээд их оронгүй болж байна гэсэн үг тэр хүмүүс. Өөрсдийнхөө үндэс язгуурыг мартчихна гэсэн үг. Тэгэн гол их хэл гэдэг чинь ийм одоо хэдэн мянган жилийн өмнөөс явж байгаа монгол хэл дээр авъя л да. Монгол хэл чинь хэдэн мянган жилийн өмнөөс явж байгаа ийм том удам мод гэж бодъё ирвэл. Монгол хэл. Тэрний мөчр болгон үндэс болгон тэр навч нахаа болгон өөрөө юу юм гэхээр нутгийн аялга байхгүй. Тэгэн гутал
нөө зөвлөлтүүдийг хийж байгаа хамгийн заваа юм кирилл өгч штэ тий. Гэхдээ Боредуудад маань тэр кирилл дотроо дахиад кирилл үсгийг нь дахиад солиод өөрчлөөд тэгин гутлаа ойлгуулахдаа энэ Боред гэдэг чинь тий тусдаа хэл та нар тусдаа ийм бүр ийм Боред түмэн ийм одоо юу гэж ойлгуулад бүр нэг Монгол гэдэг юмнаас нь бүр салгаж байгаа байхгүй. Ингээд цаашдаа нэг яг тэр нэг удган модны чинь үнц өчр бүгднгийн тасдаж хайж байгаа хэлбэр. Ингэхээр нэг 10 сая хүн 20 сая хүн монгол хэлээр ярьдаг байсан бол ингээд нутгийн аялал дуудлагыг чинь чи монгол хэлнийх биш чи чинь тусдаа юм дахиад мод байхгүй гэж ойлгуулад тэд нар маань ингээд тусдаа гараа явуулж байгаа. Энэ хэлээр чинь өсрөөл нэг 2 сая хүн 3 сая хүн ярьдаг болно. А ингээд бүр тоо багасах юм бол ингээд цаашдаа хэл матагдана. Хэл байхгүй бол монгол байхгүй болно гэсэн үг. Бүр ийм заваан бодлого. Тэгсэн чинь энэ заваан бодлогын эсрэг хэн тэмцдэг вэ гэхээр энэ өнөөдрийн яриад байгаа гончгийн ган тогтох гэдэг хүн. Яг түүний өмнө Бямбер энчингаа, Цэндийн дамжин сурангаа энэ сэхэтнүүд маань тэрийг мэддэг учраас яг тэр том бодлогын эсрэг тэмцэж чаддаг. За тэгээд яаж тэмцэх вэ гэхээр шүү дээ тий. Ерөөсөө л өнөөдрийн бидний одоо яг одоо бол ингээ хүүхдүүдэд монгол хүчирхийлэлд орж явж байгаа тий. Энэ бол маш зөв алхам. Тэгэн гол тэднэрт маань одоо жишээлбэл агуулаа гэдэг бичиг байна гэж бодъё л доо. Тэрийг кириллээр уншчихсан хүүхдүүд маань уншчлаа. Агуулаа гэдэг үг ямар учиртай үг юм бэ гэж мэдэхгүй. Гэтэл монгол бичгийн чинь хамгийн үзэсгэлэнтэй хамгийн гоё нь юу вэ гэхээр утгатай нам бичдэг. Утгатай намд те. Одоо жишээлбэл хад жимс шүү дээ. Хад жимсийг хадаа гэж өөр бичдэг. А юм хадахыг болохоор те хадах гэдгийг арай үйл өгчөөс арай өөр бичдэг. Тэгээд нөгөө хад чулууны хадыг бас зүгээр хад гэж шууд бичдэг гэж байна. Ингээд монгол бичигчин өөрөө бичигдэхдээ үгийнхээ үндсийг хамт бичдэг. Тэгэн гол уулыг агуулаа гэж байгаа хэлбэр чи ямар учиртай юм бэ гэхэлэр агуулах гэж хэлбэр байж болно. Эсвэл яг дийлэнхийн барьдаг нь болохоор агуу том гэдэг те том гэдэг ийм утгыг нь оруулаад агуулаа гэж бичсэн байдаг учраас ямар ч одоо өвөр монгол хүн, ямар ч Боред хүн те ямар ч одоо халах монгол хүн гэдэг чинь бүгд ингээд хараад тэрийг харангуутлаа энэ уулыг хэлж байна. Энэ биднийг холбоод байгаа ганцхан нарийнхан утас нь баггүй уулна. Тэгэд энийг тастаа хайчингууд л нөгөө хэд чинь эргүүлээд тэмцэхдээ яаж нэхлэр тэгвэл одоо байгаа хэл дээр нь эртний түүхээ авчираад тэн дээр байдаг байсан үг дуудлага одоо юу гэдгийг те нутгийн аялга юу яаж бичдэг тэр болгоныг эргүүлээд тол бичгийг нь гаргаж ирээд за одоо чи одоо ингээд одоо 2300 он монд ч юм уу те нэг нөхөр агуулаа гэсэн бичиг одоо тэр үед одоо ярих талаар мэдингээ үг бол ингээд өөрчлөгдсөн байна. Тэгэнгүүт агуулаа гэсэн бичиг юуныхан болоо гэд хайхад энэ монгол юм биш үү? Би чи монгол хүн биш үү гэдгээ мэдэх боломжтой байхгүй. Ийм чухал салбар энэ хэл гэдэг бол. За тэгэхээр өнөөдөр ярих гэдэг гончгийн ган тогтох гэдэг энэ эрхэм, энэ абууга гэж хэлээ л дээ бүр. Энэ том эрхэм юуг бидэнд хийж үлдээсэн юм бэ гэдгийг хэдүүлээ мэдчих авах юм. За бүр өстө нөгөө өлмид нь л сүгдэж амьдрий да энэ хүмүүсийнхаа. За түүний хувьд болохоор шараад гэдэг овогтой. Шараад гэдэг овог нь болохоор Монголын угсааны эртний овог шүү бүр. За шараад овогтой гончгийн ган тогтох гэж хүн. За энэ хүн болохоор Дорнод аймгийн Чой болсон хотод гончиг гэдэг байгаа тий аавынхаа болон бүтэд хэмэх ээжийнхаа энэ хоёр хүний гэр бүлд 1949 оны 7 сарын 5-ны өдөр төрсэн байдаг. Айлын 2 дахь болон мэндэлсэн. За тэгээд эцэг гончгийн хувьд болохоор 1933 оноос ахуулаад ер нь одоо багийн дарга гэж хэлдэг тий багийн даргаас ахуулаад ер нь өдөртөх албан тушаал эхэлж явсан боловсралтай ийм хүн байгаа байхгүй. За тэгээд ерөөсөө энэ хүн чинь аав нь болохоор өөрөө бүр 18 настайгаас ахуулаад одоо Монгол Рос цэвтмэд үйлдвэр тий энэ үйлдвэр чинь бүр ерөнхий нэгтлэн хүртэл дэвшиж ажиллаж явж байсан ийм ирхэн байдаг. А тэгээд эргүүлээд эхнэр болон энэ хүн хоёрын гончиг гэдэг энэ хоёр хүний хувьд болохоор хүүхдүүдийг ерөөсөө боловсралтай болгох. Ерөөсөө боловсралтай болгоно. Тэгээд одоо жишээлбэл хаа байсан 30 он 40 50 он 60 он гэхэд ч одоо Монгол тийм зургийн аппарат гэдэг чинь ховор шүү дээ тий. Тэгтэл хүүхдүүд нь юу сонирхолтой вэ? Тэрийг нь хитэн дөргөж хамаагүй олж авчир хүүхдүүдтэй өгдөг. Хүүхдүүдийнхээ боловсруулах гэдэг. Биеийн тамир хичээлүүлдэг тий. Сурах боловсролд маш их сая зацуулдаг ийм хоёр хүн байж. А тэгээд энэ хоёр хоёулаа эхнэр нөхөр хоёр хоёулаа ч ер нь бас боловсралтай юм сэхэтэн усуд байсан учраас аль болох нөгөө нэг юм орчин үе рүү тэмүүлдэг. Хүүхдүүдийг аль болох тийм юмуудыг үзүүлж харуулдаг. Язал дуу хөгжмийн хөвдөө гэртээ хэрглэж байгаа тавилга одоо гэрийнхэн соёлын хувьд гэсэндээ арай тийм орчин үеийг байгаад идэг. Түүний дагуу энэ ган тогтох гэдэг хүү өсчээ. А тэгтээ Боред. Тэгээд энэ хүүгийн хувьд болохоор ингээд ийм орчин үе рүү тэмүүлүүлээ те хотод сургууль сургаад ингээд улам боловсралтай болгоёгээр аав ээж нь тэмүүлээд идэг. А хүү болохоор хөдөөрөөгөө шигдээд идэг ийм хүү. Тэгээ өвөө нь болохоор одоо Боред одоо Баава гэдэг шүү дээ те. Яг л Боред Баава нарыг одоо Боред Баава аахгүй өвөө нь. Тэгээ ерөөсөө өвөөрөөгөө л очдөг энэ хүү.
ганахт гэдэг хөө багаасаа. Тэгээд тэнд очиод нөгөө нэг бурайд өвөөгийнхээ хажууд тэгээд өвөөгийнхэн дээр бурайд аялга маялгач гэдэг юм уу те нутгийн аялга энэ минь айгуу дуртай. Эргэн тойрны нутгийнхны гоё ярьж байгаа хэлмэлт айгуух дуралдаг. Тэнд очиод өвөөгийн хажууд сонсоол ингээл хамтдаа байгаа тэр нутгийн усуудаа байгаад ийм дуртай ийм хүү байсан байгаа байхгүй юу. За тэгээд ер нь манай бурайд төм маань ямар үлээ те маш арчаатай, маш цэвэрч хашаа хороо ямар гоё байдаг үлээ. Ийм айлд өссөн байгаа. За тэгээд ерөөсө багаасаа өвөөрөөгөө тэмүүлсэн ийм хөвгт байгаа байхгүй юу. За тэгээд Чавалсан хотын одоо 1-р 10 жилиг дүүргээд тэгээд сурагч байхдаа бол 5 онцын эзэн гэдэг. Тухайд манайхан мэдж байгаа 5 онцын эзэн гэдгээр шилдэг сурагчаа тодорч ирсэн гэж байгаа. Тэгээ ерөөсө баг болчир наснаас ахуулаад ганц хотгийн хувьд болохоор ёс заншил одоо бурайдсан олныхоо дунд өвөөгийнхэн дэргэд монгол хэл, монгол соёлоороо бахархаж өссөн. Тэгээ цаашдаа ер нь өөрөө ч гэсэндээ энэ хүүхд 10 жилээ төгсөхдөө л ерөөсө чиг нь гацсан байсан юм шиг байна. Монгол соёлоо судлах, монгол хэлээ судлах, энэгээр мэрэгших те ийм хүсэл эрмэлзлээ өөртөөд 1967 оноос 1971 онд Улаанбаатарт ирсэн байна. 67 оноос. Тэгэн гутлаа улсын багшийн дээд сургуулийн монгол хэл уран зохиолын ангид суралцж төгссөн. За монгол хэл уран зохиол. Тэгэн гутлаа одоо би мэдчихэл юм бол монгол хэл гэхээр л ингээ нөгөө шүлэг бичүүлээл, зохиол бичүүлээл, юм цээжлүүлээд гэдэг ингэж бодсон чинь эн чинь цаанаа өөрөө хэл шинжилэл. Хэл гэдэг чинь өөрөө их орон. Энийг хардаг байгаа байхгүй. За ингээд хүү ямар ч гэсэн ирээд улсын багшийн дээд сургуульд суралцаад хэл уран зохиолын ангийг төгссөн гутлаа өргөжлүүлээд тэр сургуультаа бүр багшлаад үлдчихэж байгаа. За тэгээд 71 оноос 75 он хүртэл улсын багшийн дээд сургуулийн монгол хэлний тэнхим багш хийсэн байгаа. За тэгээд 75 оноос 1992 оны хүртэлх одоо энэ хугацаанд болохоор шинжлэх ухааны академийнхаа хэл уран зохиолын эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. За ингээд ер нь бол тэр өвөөтөөгөө байсан цагаас хуулаад ерөөсөө бүр яг ойлгоцсон. Тэгэл тэр жигтэй амьдралаа дуусна тусдал тэр жигээр л явсан. Ерөөс энэ замаас гараагүй. А энэ хоорондоо бол нэг хүн байтугай тий нэг одоо юм байгуулгын хийж барахгүй хэмжээний тим том ажлуудыг бид бүхэнд хийж үлдээсэн байдаг. Энэ нь өөрөө монгол хүнийг үндсэн түүхээсээ салахгүй байх тэр утас нарийн утсыг хийж өгсөн учраас өнөөдөр хэдүүлээ одоо ноос тавч байгаа гэдэг юм уу иймэрхүү юм уу да энэ эрхмүүдийн ачаар бид нар мэддэг. Эргээд бид нар хүннүү гүрний үргэлжлэл их монгол улсын үргэлжлэл гэдэг юм уу те энэ болгоноогоо мэдэж бахархаж монгол үндэстэн одоо хүртэл огшин тогтнож байгаагийн тэр гол холбоосуудыг энэ хүмүүс хийсэн байдаг байхгүй. За тэгээд жишээлбэл 1975 онд шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар орж ин гэж штэ тий. Тэгэн гутал манай хүн чинь 50 он. За тэгээд 75 он гэхэр 25 6-ах наснда ч юм уу тий байгаа. Тэгэн гутал яг энэ үед чинь шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр болохоор Базрын Ширин Дөвгөө байгаа. За Базрын Ширин Дөвгөөгийн үед чинь манай одоо Монголын шинжлэх ухааны академи хэрхэн хөгжиж исэн бэлээ. Ядчижил тэр дотор чинь хин ажиллаж байгаа лээ. Хамгийн ойрхон гэх юм бол манай хүнтэй хамгийн ойрхон гэх юм бол 1977 оны 3 сард Бэмбэр Энжингоо нас ордог. Тэгэхээр 77 он энэ хүү 75 онд орсон гэхээр 75 онд ороход нь шинжлэх ухааны академи хэл уран зохиолын хэл шинжилгээний хүрээлэнд нь Бэмбэр Энжингоо байсан таарах гэдэг байна. За тэгээд энэ үед бол нөгөө нэг том эрдэмтдийн хаан өстө нөгөө доор нь байгаа. Цэндийн дамдын сүрэнгаа, хөдөөгийн перлэгаа. За тэгээд Жунжаа багш, дээрэс нь Бэмбэр Энчин гэх мэтлэн энэ хүмүүсээс энэ хүү жоохон хүү байхдаа тэр хүмүүсийн нөгөө нэг чиглүүлэх тэ бүх юмыг сонсож авсан байх. Ийм азтай байгаа байхгүй. За тэгээд ийм хээрийн судалгаа модлогонд их явдаг. Яах гэж явж байгаа нөхөр өөрөө ч нэг хэл шинжилгээ гэдэг байгаа шүү дээ, тий. Тэгин гутал яг нэг түрүүний хэлжсэнээр монгол хэл гээд энэ том мод байла. Энэ том модны чинь мөчр нахаа болгоно нь одоо энэ нутгийн аялга юм аа. Одоо тэгин гутал манай дөрвөд ойрд гэдэг ч юм уу, тий. Одоо тэгэл баяд гэдэг юм уу. Ингээд ер нь бол ингээд газрын бүхэл одоо энэ хүмүүсийн маань ярьж байгаа нутгийн аялгууд эн чинь бол их монгол хэлний маань дархлаа. Энэ хэлээр хэдий олон хүн ярьж ин энэ хэл тэдэн 100 мянган жил үргэлжилнэ л гэсэн үг. За тэгээд энийг судалж байгаа юм. За тэгээд судлахтай монгол хэлний нутгийн аялгуул судлал гэдгийг хэлүүлж байгаа байхгүй энэ хүн. За тэгээд олон жил ажилласан энэ гол судалгааных нь ажлуудын зөвхөн нэг нь гэхээр монгол хэлний нутгийн аялгуул судлал юм байлаа. Тэр дундаа бурайд судлал, өөрөө бурайд ч тий, бурайд судлаа. Тэгээд нутгийн аялгуул бол хэл оршин тогтнох амин сүнс гэдгийг аль хэрцаалгуу багтаа ойлгоцсон. Тэгээд үе үеийн алдартай эрдэмтэд энэ талаар л судалдаг. За чи монголоо хайж байгаа бол ерөөсө хэлнээсээ л эхэлнэ. За тэгэн гутал чиний урдны уншижсэн одоо жишээлбэл бурхны шашнаас гарч ирж байгаа тэр шашны судлалаас гарч ирж байгаа үг өгүүлбэр тэр нөгөө талдаа бас тэр бөө мөргөл шүү дээ. Бөө мөргөл чинь одоо жишээлбэл хэдэн 100 жилийн өмнөх тэр онгод орж ирлээ. Тэр онгод орж ирээд хэлж байгаа үгнүүдийг одоо цагийн хүмүүс ойлгохгүй шүү дээ. Бид нар жишээлбэл одоо ингэ зарим мэджил байгаа. 800 жилийн өмнө байгаа их монгол улсын үеийн баатруудаа ч юм уу ард иргэдтэй бид нар хэрвээ ингэ шууд одоо ярилцаад ингэ ярих боломж олдох юм бол бид нар хэлийг нь ойлгохгүй гэдэг шүү дээ. Тэгээ бүр цаашлаад хүннөө гүрэн ойлгохгүй. Тэгээ жужаа мужаа ингэ эдгээр шүү ойлгохгүй шүү дээ. Гэтэл тэрний чинь хэл үг өгүүлбэр тэр нэг хэлээд байгаа үгүүд хаана байд юм бэ гэхээр нутгийн аялга донд байд юм лээ.
За тэгээд тэр нутгийн аялгыг ингээд ямар үгний үндсийн юг хэлж байгаа гэдгийг ингээд бүх аялгуудыг судлаад тэрүүгээрээ эргүүлээд түүхэндээ гарч иж байгаа тайлж чадахгүй үгнүүдэд олдог. Тэрэн дээр нь эргүүлээд кирилл дээр ч юм уу те толь бичүүдийн бүдингийг гаргадаг. Энэ ийм өчтэй үг шүү. Энэ ингэдэг байсан юм билээ. Яагаад тэгэхээр ийм гэх мэтчлээ. Ингэж ажиллаж байгаа байхгүй. За тэгээд монгол хэлэнд бол шүү дээ те үндсэн 4 том нутгийн аялга байдаг гэж үздэг. 4 том. Халах, бурайд, өвөрлөгч, ойрд гэж явдаг. За тэгвэл эдгээр аялгууд нь мэдээж дотроо олон бас задаргаатай. Тухайн хэл нь бол нутгийн аялгатай олон хүн ярих тусам л тэр хөл бүр амьтай, хүчтэй байна гэж хэлдэг. За хамгийн ойлгомжтой жишээ бол нөгөө бидний мэдих одоо жишээлбэл англи хэл байна л да тийм. Англи хэлээр ч одоо дотор ингээд маш олон дэлхийн олон хүмүүс ярьж байгаа. Маш олон хүмүүс тэрийг сурахыг хүсээд байдаг. Гэтэл тэр чинь дотроо нөгөө British англи те American англи гэдэг. За тэгээс сүүлдээ бүр энэтхэгийн англич гэдэг юм уу те солонгосын англич гэдэг юм ингээд өөр өөрсдийн гэсэн аялгуудтай явж байгааз энэ хэл ингээд хүчрэхэг болоод байгаа хэлбэр байхгүй. Тэрнтэй адилхан монгол хэл чинь бас ялгаа байхгүй. Яг тийм үндсэн хэлтэй тэрнгээр ингээд нутгийн аялга ингээд хөгжөөд явдаг. Амьтай байгаагийн хэлбэр. За тэгээд манай ган тогтох гэдэг энэ хүн маань бол шинжилгээний активд ажиллаж байхдаа Монгол нутгийн аялгуу судлах одоо энэ ажилд бол 20 гаруй жил идэвхтэй оролцсон. Монгол улсынхан ихэнх аймаг сумдад явж хээрийн судалгаа хийж байгаа. Тэгээ нутгийн аялгуу, дээрэс нь нутгийн аман одоо дамжсан юм одоо туйл мойл гэдэг чинь тийм иймэрхүү юмуд аман зохиолууд угсаатан судлалын баялаг материал энэ болгоныг цуглуулсан. Тэгээ энэ материалууд дээр тулгуурлаад нутгийн аялгууны онцлог шинж ялангуяа үгсийн сан одоо жишээлбэл ойрд гэдэг юм уу тэр одоо аялгаар ярьж байгаа улсуудад маань нэг үг байгаад байдаг. Тэр үгийг нь халахуд ойлгодгүй. Тэ гэмшин гэтэл тэд нар нь болохоор хаанаас ирсэн ямар очтой үг юм гэдгийг нь тайлж хооронд нь холбоосуудыг хийж өгдөг. Ингээд бид нар тэр хүмүүстэйгээ хэлээрээ ойлголцож бид нар нэг хэлээр ярьдаг шүү. Бид нар нэг үндэстэй шүү гэдгийг мэддэг байгаа байхгүй. За зүгээр л хамгийн одоо наад захын хийж байгаа ажлууд нь ихэд байна шүү дээ. Монгол хэлний нутгийн аялгаа гэдэг бүтээл одоо энэ том ном хэвлүүлсэн байгаа байхгүй. Энэ 2002 онд гарсан. Бурайд аялгууны үгсийн сангийн талаар бурайд аялгуун дахь загас агнуурын холбоотой үгс. Энийг бол хаав 1989 онд гаргасан энэ хүн. За дээрээс нь бурайд аялгууны үгийн сангийн бүрэлдэхүүний онцлог 1993 онд гаргаж ирсэн. Сэлэнгийн бурайд аялгууны үгийн сангийн онцлогийг 1999 онд гаргаж ирсэн. За ингэж тайлахдаа одоо нөгөө бидний одоо одоогоор хэрэгжилж байгаа нэг те үсэг бичгнээр нь буулгаад тэгэнгүүт бид нар тэрийг ойлгочоод нөгөө хүмүүстэйгээ харилцахад тэр нь энэ шүү гэдгийг мэдээд байгаа байхгүй. Одоо жишээлбэл бид нар баава гэдэг үгийг мэдэхгүй байж л дээ тий. Тэгээ байж л баава гэдэг чинь ийм ахмад настай бурайд хүнийг хэлж байгаамаа гэд ингээд орчуулад өгчингууд л бурайд баава гэдэг бид нар бүгд мэдээд ингээд бид нар чинь нэг үндэстэн шүү гэдгийг мэдээд яваад байгаа байхгүй. Гэх мэтлэн зүгээр наад захын жишээ тий. За тэгээ бурайд аялгууны үгийн сангийн талаар нийтлүүлсэн хамгийн том бүтээл нь бол бурайд аялгууны толь бурайд аялгууны толь гэж байдаг. Зохиогч маань болохоор уул бүтээлээ 1980-ад оны дундуур нийтлэгдсэн. Бүгд найрамд Монгол Ард улсын нутгийн аялгууны толь бичих гэж ийм том 3 цуврал бүтээл байдаг. Энэний нэг болгож хамтд нь хэвлүүлсэн байдаг. Үүнийг нь болохоор хэвлэгч жагаад амжаагүй юм лээ. Тэгээд сүүлд 1993 онд Сөүл хотод бас цөөн тоогоор хэвлүүлж авчирсан байт юм байна. За тэгээд энэ уул толио шүү дээ тий. Бурайд аялгууны үгсийн сангийн материалаар сэлбэн баяжуулаад 2011 онд нэрт Монголд эрдэмтэн Мастайтрын Монгол судлалын төвийн судал багтаан гаргасан нь бурайд аялгууны үгсийн сангийн судлалд үлэмж ач холбогдолтой бүтээл болсон байдаг. За бурайд төмний аман зохиолын хувьд нийтлэгдээгүй бурайд бөөгийн дуудлага гэж бас байдаг. Тэгээ үлгэр туйлсыг нь багтаасан цомирлогийг 13 ноёдын дуун хэмээн нэртэйгээр эрдэмтэн цолоогийн хамт хэвлүүлж бас ард түмэндээ барьсан байдаг. Зөвхөн бурайд судлал, бурайд аялгуу гэдэг юм уу энэ хэл дээр ингэж хүргэсэн байдаг. Тэгин гол одоо нөгөө ингэдэг штэ. Оросын бурайд, Монголын бурайд гэдэг те. Эн чинь бол Оросын бурайд, Монголын бурайд гэдэг үг байхгүй юу? Бурайд гэсэн энэ л зүйл байгаа. Бурайд гэдэг чинь Монголын маань бас нэг овг аймаг. Гэтэл энэ болгоны чинь голоор нь хил хуваангуудлаа те. Чи Оросын бурайд шүү гэж ингэж хэвээд байгаа. Чи Монголын бурайд шүү гэж хэвээд байгаа боловч энэ хоёр ч уул нь нэг хэлтэйгээ, нэг хэл бичгтэйгээ байсан бол хамтдаа ойлголцоод нэг үндэстэн шүү. Энэ чинь Монгол үндэстэн шүү гэж явах хэрэгтэй байтал нөгөөдгийм нь дундуур хуваангуудлаа. Чиний бичиг чинь гээд одоо нөгөө нэг одоо бурайд одоо Орос хойд те. Хойд бурайдууд маань болохоор нэг юм ээч всэн бүсгтийг бичдэг шүү дээ те. Ингээд тэдний маань ярьж байгаа хэлэн бүр ингээ холлоод алсраад ойлгохдохгүй болоо явцсан. Монголд байгаа бурайдууд маань хоорондоо ойлголцохгүй тэгээд тэр зөвлөд ойлголцохгүй болоо явчихж байгаа байхгүй. Ингээд цаагаараа биднийг ингээ жижиглэж те. Ингээд алсрах бодлогыг бидэд хийж өгсөн байсныг энэ хүмүүс эсэргүүцээд эргүүлээд ингээд хийгээд байгаа байхгүй. Том зэрэг байгаас тий. За тэгээд эх орныхоо төлөө гэдэг юм уу одоо бид нар нөгөө нэг эх орныхоо төлөө юм хийгээч энэ төр гэлдэг. Тэгэн гол том нэг баатарлаг үйлс хийх юм шиг тий. Эсвэл одоо яадгийн нэг
гараал байлдаал тулдаад явчих юм шиг эсвэл одоо юу гэдгийг ингээд бахархуулах ёстой юм шиг бид нар ийм том зүйл боддог бол яг эсэмдэр эх орныхоо төлөө юм хийнэ, үндэснийхөө төлөө юм хийнэ гэдэг чинь ерөөсөө энэ байгаа. Тэ? Хамгийн одоо хүний чадах зүйл бол энэ байгаа байхгүй. Тэгээ чимээгүй хийсээр явсан. Гэтэ энэ хүнийг яагаад бүр ингээд энэ болгоныгоо ингээд би ийм юм хийсэн шүү гэж ингээгүй юм бэ гэдэг нь өөрийг нь батлаад өгч байгаа байхгүй. Энэ сэхэднүүд чи хизээч өөрийгөө магтаж дуурж байгаагүй. Харамсмаар нөгөө нэг гашуун үннийг түрүү хэллээ шүү дээ. Цаашдаа ингээд бидрийг алслах. Тэгээд энэ Монгол төмнийг хооронд нь ойлголцуулахгүй болгох тэр балиар юм хийцэн байгаа. Монгол хэлний хүчийг сулруулах бодлого гэсэн үг байхгүй. За тэгэн гол энэний чи араас монгол хэлний нутгийн аялгуунуудыг бүгдийг нь тусдаа хэл гэж ойлгуулад худлааг бол одоо нөгөө тод жишээ нэх юм бол аялгуу бол тусдаа хэл бол ийм ээ гэж бидрийг ингээд салах гэж оролцсоных нь эсрэг энэ хүмүүс тэмцсэн байсан. За тэгээд одоо энэ зүйлийг ойлгоцсон эрх мэдчин эргүүлээд юу хийж байгаа юм гэхээр одоо жишээлбэл энэ хүн ингэж бурайд судал модал гэдэг нэг хэсэг цагийг өнгөрөөж штэ тий бурайд хэл нутгийн аялга маялал гэдэг тэгээд ёс заншил энэ тэр бүх юм судалж жагаад одоо эргүүлээд юу гэх юм гэхээр нөгөө нэг тэр юм дөртөөд 20 30 жилээр 30 жилээр угаагдаад гараад ирсэн өөрийнхөө өөгт хөхийг мэдэхгүй байгаа одоо тэр бурайд хэлтэй хөөхтүүдэд байна штэ тий Монголын нууц тавчааг бурайд хэлэн дээр яг тэр өөрсдийнх нь хэлж байгаа хэлэн дээр орчуулж буулгаж өгч байгаа. За чи бол монгол хүн шүү. Чамайг бурайд гэж байгаа тий. Гэтэ чи бурайд чин Монгол ёс. Монгол хүмүүсийн нэг хэсэг. Тэгэхээр чи монгол хүн шүүгээд Монголын нөөц тавчааг нь бурайд хэлэн дээр буулгаж өгдөг. Хөөе нэг цэнхэр ном байдаг тий. За тий. Тийм шүү. Тий. Бүр ийм эрх мэдийн талаар бид өнөөдөр ярих гээд би бүр ихтэй хаанаас нь яаж ихэ бүр ингээл барахгүй л байна л да. За эхний хоёул хамтран хэлийг танилцуулчих. За тэгье. За тэгье. За импортлогч биш үйлдвэрлэгч орныг хамтдаа бүтээн евротой мультипак компани өнөөдрийн дугаарыг ивентэтгэж байгаа. За энэ компани нь баглаа буудлын зориулалттай ороох болон багцлах полиэтилен хальсыг дотооддоо үйлдвэрлэн харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлж тогтмол нийлүүлдэг. За тэд баглаа буудлын хэрэглээг мэрэгжлийн түвшинд тодорхойлж зөвлөгөө өгч захиалгыг найдвартай ханган ажилтдаг үндэсний үйлдвэрлэгч компани байна. За мультипак нь 100% дотоодын хөрөнгө оруулалттай компани өгөөд хэрэглэсэн хальсыг буцаан авч дахин боловсруулах замаар байгаль орчин дээлтэй хариуцлагатай үйлдвэрлэлийг хэрэгжүүлж ажилтдаг. За багцлагч хальс гэж байгаа. Энэ нь болохоор хүнс болон ахуйн бараг тээвэрлэх, хадгалах, ус чийг тоос шорооноос хамгаалах, агшилт өндөр, бат бөх шин чанартай. За мөн ороогч хальс гэж байгаа. Үүгээр хүнс тоног төхөөрөмж, тавилга, бараа материалыг хамгаалттай багцлах, тээвэрлэлт хадгалтын үед гэмтэл бохирдлоос үрдчилсэн сэргийлдэг. За баглаа буудлын чанартай найдвартай шийдлийг тэд санал болгож байгаа юм байна. За 7755 тэг нэг дугаарыг оцвол мультипак явууц байгаа. Нисэх рүү ороход нэг юу байдаг штэ. Ачаагаар ингээд ороод г штэ. За тий. Тэр чинь мультипак явах байхгүй. Ямарваа нэгэн юмны аюулгүй сав баглаа буудлал юм биш үү? Зөв. Яг Монголын тетрапак, мультипак, тетрапак гэдэг чинь болгонд савлгаж бас цаасан савлгаж тий. Тэр мэрийг бас ийдэг гэсэн. Тийм үү тий. За ийм гоё одоо дотоодын хөрөнгө оруулалттай өөрсдөө үйлдвэрлэж байгаа ийм компани одоо манай нэвтрүүлгийг ивэнттгэл. Баярлалаа. За баярлалаа. Сая би зүгээр бас л алдаж байна. Бидний нөлөө энэ байхгүй. Бид нар ингээл нэг юм тустай юм шиг ойлгодоо, тустай юм шиг угаагдаад явцсан. Бурайд хэл биш энэ ч бурайд аялгуу байхгүй. Нутгийн аялгуу маань байхгүй. Тэгин гол Монголын нус тавчааг бурайд аялгуугаар одоо Монголой Ньюша Топшон гэж болгож байгаа байхгүй. Тийм баг. Гоё байгааз тий. Тэгэд энийг 2018 онд нийтлүүлсэн байт юм байлаа бүр сүлд. Гэхдээ одоо тэр аялгуугаараа одоо дуудана гэсэн үг байхгүй Монголын нус тавж байгаа тий. Монголын нус тавж байгаа. За ийм шүү. За ер нь бол одоо өөрөө нөгөө нэг яг ахмадуудынхаа тулд тий бурайд өвөө эмээгийнхаа дунд өссөн нөгөө хүүчин тий яг энүүгээрээ эргүүлээд Монголын нус тавж байгаа аялгуугаараа ингэж буулгадаг. За тэгээд дараагийнх нь их юм бол Монгол бичиг гэж том одоо зүйлийн талаар ярих юм. Одоо тэгэн гол энэ хэл шинжилгээний салбарт ажиллаж байгаа энэ хүмүүс чинь ерөөсөө явж Монгол бичигтэй угаасаа л үзэхөөс аргагүй бол Монгол бичгээ мэдчихийж эн чинь мэдчихэл байгаа л да. Гэхдээ энийгээ илүү сайн ухаж мэдчихийж одоо тэр нөгөө нэг 800 жилийн өмнө үлдээсэн тэр Монгол бичгийг ойлгоно, судална. Тэрийг эргүүлээд одоо цагийн хүмүүс рүүгээ буулгаж өгнө. Бид нар чинь нэг ийм юм байл да. Бичгийн хэл ярианы хэл гэж нэг хоёр ондоо юм байгаа гэдэг шүү дээ. Одоо жишээлбэл нөгөө нэг англи дээр чинь нөгөө одоо суугар гэдэг юм уу те. Яг дуудах юм бол суугар гэж биччихээд уншихтаа шүүгэр гэж уншдаг те адилхан. Ер нь бол ингээд нөгөө хэл ярианы болон бичгийн гэдэг юм чи ондоо яваад байдаг. Хэл яриа бол цаашдаа ингээд илүү амарчлагдаад ч юм уу яаж ч өөрчлөгдөж болно. Гэхдээ бичиг нь бол бичиг. Бид нар нөгөө нэг агуулаа гэж монгол бичгээрээ бичгэд өвөр монголч бай те бурайдч бай хада хаанч гэдгийг бүх монголчууд нь бүгдээрээ л хараад энийг уул гэдгийг ойлгоно. Ингээд бид нар нэг гэдгээл мэдрээд яваад байгаа гэсэн үг байхгүй. За монгол бичиг гэдэг юм хувьд бол энэ ерөөсөө л манай монголчуудын маань бичиг. Дэлхийд ганцхан боссон монгол бичиг шүү дээ энэ чинь.
За бидний бичгээрээ бол халимаг, бурайд өвөр монголчуудтайгаа шууд ойлголцох боломжтой. Ийм л агуу хүчтэй хэл. Бичгийн хэл бол одоо ярианы хэл бол өөр хоёр зүйл хоорондоо өөр. Монгол бичиг үгийнхээ үндэс суурийг хадгалсан байдаг. Би түрүү хэлсэн те. Үндэс суурийг хадгалсан байдаг. Бид ярианы хэлээ дагаад бичгээ өөрчлөд яваад байж болох юм бол тий бас юунд ч хүрж болно. Бид нар их түүхээ уншиж тэр түүхээ мэддэг байя гэх юм бол монгол бичгийг мэдчил байх ёстой. Тийм учраас л одоо нөгөө монгол уламжлал, монгол ёс заншил, ондоошил энэ болгон маань манай монгол бичиг дотор маань байдгаа гэдэг. Тийм учраас одоо сая сүүлд ингээд монгол бичгийг илүү дэлгэрүүлээл те ингээ явж байгаа. Тэгэхээр чи энийг болохоор айл нөгөө нэг хэл шинжлэх салбарт ажиллаж байгаа Бэмбэр Энчингаа, Цэндийн намлын сургамгаа те одоо энэ хан тогтохгүй байдаг чинь бүгдээрээ ойлгоцсон. Айл дээр 70-д онд ойлгоцсон. Цэндийн намлын сургамгаа ч гэсэндээ бүгд ойлгож байгаа шүү дээ. 40-д оны гэсэн ч гэсэндээ бидний үндсэн бичиг бол монгол бичиг шүү. Энэ үед ингэсэн ч гэсэндээ гээд тэгээ эргүүлээд эдгээр маань яг энэ хэл бичгээс судлаад байдаг. Гэтэл тэр үед чинь ямар цаг үе вэ те? Түүхээ дурсаж болдгоо, Чингис хааныг ярьж болдгоо, те их түүхээрээ бахархаж болдгоо. Тэгэх юм бол шоронд ордог, хэлмэгдэг юм шүү дээ. Тэгэхээр тэр дотор дотроо судлаад улам нууцаар аваа яваад байгаа манай шинжлэх ухааны академийн хэл бичиг хөрөлөн багхгүй. Эдгээр маань ингэж авч явж байгаад тэднийхээ бүр ийм хүсэл зоригийг ган тогтох тээж явж байгаад 1989 онд бүр яг нөгөө нэг зөвлөл бод болсон нуруу унгаж байгаа те. Тэр нэг ийм дарамт байхгүй болох гэдэг шүү дээ. Тэгээд Монгол түмэн эргээд сэрх гээд байгаа яг энэ үед чинь манай Сэрсэн тал гэдэг бүтээлийг одоо шаргуугаа хүртэл зохиогоо тэмдэж ингээл хийдэг. Энэ минь яг гоё тэр сэрхэн мандалтын энэ үедэр 1989 онд Монгол бичиг гэдэг баримтат киног бид нар хамтраад хийдэг. Тэр баримтат киног нь яг энэ ган тогтохгүй бас ингээд хамтраад хийдэг. Шинжлэх ухааны академи хэл бичиг хөрөлөн маань хамтраад хийдэг. Тэгээд Монгол бичиг чинь ямар учиртай юм бэ гэдгийг яг тэр 40 50 жил угаагдаад ингэсэн байгаа ард түмнийгээ эргэж сэхэрүүлэх гэж тэр баримтат киног хийдэг байхгүй. Тэгээд тэр баримтат кинон дээр чи хаанаас ирсэн бэ? Яг эргээд нөгөө үг түүхийн сануулдаг. Чи хаанаас ирсэн бэ? Хэл бичиг гэж юу вэ? Дэлхийд дээр байгаа тэр том одоо хүмүүсийн те үүх түүх хаанаас ирсэн? Ондоочлон хааны монгол хүн яаж ондоошсон? Монгол хүний бичиг нь юу юм гэж эргүүлж үүх түүхийн сануулдаг байхгүй. Хаа байсан 1989 онд. Хамгийн түрүүнд хийсэн ажил нь тэр биш үү? Тий. Тийм байгаа сте. 1989 онд. Задарч унангууд эрхчлөө орж ирэнгүүт хамгийн түрүүнд хийсэн ажил нь энэ шүү Тий. дээ. Одоо манай шаруугаа, жансан аруугаа идэрч яг тэгдэг байхгүй. Жансан аруугаа ч залуухан байсан. Тэгээд за энд ингээд нурж байна. Одоо бид нар өөрийнхөө үндэс тэр нөгөө үүх түүхээ гаргаж ирэх хэрэгтэй. Талын монголчууд сэрэх цаг нь болсон. Тийм учраас нэг юм сэрээсэн хөгжим бид нар хийх хэрэгтэй байна гэд Сэрсэн тал гэж нэрлээд шаргын хөгжим хийдэг байхгүй. Одоо бид нар дэлхийн хаанч явж исэн. Эсвэл Монголдо байсан гэсэндээ Сэрсэн талыг сонсохоор ямар байдаг вэ? Тэрнтэй адилхан энэ хүмүүс маань эргүүлээд Монгол төмнийг сэрэх гэдэг. Кирилл бол те бидрийг ашигла гэж тулгасан үсэг юм аа. Бидэрт монгол бичиг гэж хэдэн мянган жилийн түүхтэй юм бичиг байдаг шүү. Энийгээ хэдүүл эргүүлээ саний гэдэг 89 онд баталж гаргаж ирж баримтат кино хийсэн байдаг аахгүй. За тэр бүтээл эдрийг чинь ган тогтохгүй хамтаа хийгээ яваад байгаа гэсэн. Хилээ алдах нь байна те. Хилгээ алдах нь биш те. Хилээ алдчих юм бол бичиг үсгээ алдчих юм бол монгол гэдэг хүн чинь байхгүй болох гэдэг шүү гэдгийг хамгийн нарийн мэдэрч байгаа хүмүүс нь эднэр байхгүй. Ямар сандаа Бэмбэр Энчингаа чинь англи руу гэдэг үлээ герман руу гэдэг үлээ бүр захиалж өөрөө хуваарь шүү дээ. Нууцаар байхгүй юу? Хуваарь нууцаар ингээд нөгөө бичгийн машин биш үү? Байн гараар бичээд байх хэцүү. Гараар бичсэн ямиг ингээд хевлээд олон болгоод ард түмэндээ хүргэхээр хэцүү. Тэгэн гол өөрийнхөө хувийн мөнгөөр гэдэг үлүүдээ бүр тэр нөгөө нэг бичгийн машин үйлдвэрлэдэг тэр улс руу нууж хаажгаад монгол бичгээр бичдэг бичгийн машиныг гаргаж авдаг байхгүй. Тэгээд тэр нэг бар гаргаж авч штэ. Тэгээд тэрэн дээрээ монгол бичгээр бичиж юм үлдээх гэдэг штэ. Тэгэн гол одоо энэ ган тогтохгүй чинь бүр маш гоё монгол бичгээр бичдэг. Тэгээд баримтат кинон дэр өөрийнх нь тэр залуухан хүн заяа. Залуухан хүн монгол бичгээр яаж бичиж байгааг ингээ үлдсэн байт юм бэл. Маш гоё бичдэг. Тэгээд сүүлдээ бүр торог биш тий. Торгон дээр хүртэл ингээ шууд монгол бичгээр бичдэг. Тэрийг нөгөө нэг уул ус тарих мах ч юм уу тий. Тиймэрхүү тохиолдол ийм гоё баяр хийж байгаа ч юм уу ийм хүмүүс ингээ торгоо барьж ирээд ган тогтохгүй бичүүлдэг. Ган тогтохгүй монгол бичгээр бичиж өгдөг. Тийм гоё төрсөн хүртэл 89 оны баримтат кинон дэр үлдсэн байдаг байхгүй. Тэр 89 оны монгол бичгээ баримтат кино одоо бидний ашигладаг нэг YouTube дээр байгаа шүү. Нэхэд санаад сэхэд үзээрэй 30 40 минутын кино байгаа. Эндээс та өөрийгөө бас эргүүлээл олоод авна. Баримтат кино үлдэж штэ нэг хүмүүс юу үзэж чинь тэрэнд нь тааруулж тий үзэж чинь гэсэн үг байхгүй. За ингээд гол санаа бол одоо монгол бичгээ буцааж авъя тий кириллүүд ингэдэг юм бол монгол хэлээ эргүүлж авах юм аа. Энэгээрээ бид нар нөгөө нэг одоо энэ аялгуудтайгаа эргэж холбогдох юм аа. Бидрийг ингэж холбож байгаа ганцхан зүйл маань энэ монгол бичиг маань юм шүү гэдэг энэ хүмүүс нь хийж байгаа. За дээрэс нь үүнийг нотлох байгаа юм шиг одоо нөгөө монгол бичгийг чинь бас дахиад цааш нь ингээд ухаад үзэх юм бол түрүүн би ярьлаа шүү дээ. Одоо нөгөө Цэндийн намлын сургуулийн хувьд нөгөө Монголын нууц тавчааг те монгол бичгээс ингээ буулгасан гэд ярих гэдэг шүү дээ. Кириллээр буулгасан гэж яриад шүү дээ те. Тэнгууд тэрний чинь дахиад үндсэн цаашаага дахиад цэслэн цэнд гүн гэдэг те. Тэнгууд цэнд гүн чинь өөрөө яг нөгөө нэг юм монгол бичгийн
хилээр буюу байхгүй одоо нөгөө уул агуулаа гэдэг шиг тиймэр гисэрнээсээ хятад үсгээр галиглаад бичсэн байсан тэр одоо анхны олдбороос нь тэрий чин Монгол хүч рүү худам Монгол хүч рүүгээ одоо цэнд гүнгийн хувьд буулгаж байгаа байхгүй. Тэнгууд цэнд гүнгийн тэгээ буулгацсан байсныг одоо тэнд буулгаал ингээл Монгол хүчийг мэддэг хүн байхгүй бол те мартагдах гэдэг байгаа байхгүй. Ягаад тэгэхээр нөгөө нэг кирилл үсгийг ашиглаад ингээд Монгол төмч явчаад идэг. Тэгэнгუут л нөгөө нэг Монгол бичгийг чим мэдж байгаа хүн нь кирилл руугаа цэнийг нэмдөөсрөн буулгаж өгч байгаа. Наашгаа өтөөлж штэ. Эргээд нөгөө хөгжлийнх нь явц суулганд нь тааруулаад чи Монгол хүн шүүг сануулахын тулд тэгэнгуут л цэнийг нэмдөөсрөнгөө чи кириллийг буулгаад өгч байгаа. Тэгээ кириллээр буулгасны чинь манай ганц тогтохгүй чинь жишээлбэл нөгөө боройдууд маань те боройд аялга маань ямар үлээ боройд аялган дээр эргүүлж буулгаж өгч байгаа. Гэх мэтлээ ингээд авч явж байгаа эрхмүүд байхгүй энэ хүмүүс чинь. Тэгээд нуус товчоо судлаагаа орж байгаа заяа. Тэгэнгუут нуус товчоо судлал дээр чинь эн чин хаав байсан тэр 800 жилийн өмнөх түүхийг буулгаж байгаа. Тэгэнгуут тэр дунд чинь мэдгүй үг таардан гинэ. Мэдгүй маш олон үг таардаг. Тэрийг одоо нөгөө 800 жилийн дараа байгаа монголчууд маань яаж болгохаа мэддэггүй те. Юу гэж болгохаа мэддэггүй. Энэ үг яг ямар очтойгоо мэддэггүй. Ингээд тэгэнгуут л манай ганц тогтох чинь дахиад нөгөө хэл шинжилж штэ. Нутгийн аялга штэ. Мэдгүй үг гараад ирэнгуут л за энэ үг нөгөө боройд аялган дунд маань байна уу? Нөгөө нэг ойрд аялган дунд маань байна уу те? Өвөрлөгч аялган дунд маань байна уу? Халах аялган дунд маань байна уу гэдгээр нь яг тэр нутгийн аялгуудаас хөөдөг. Нутгийн аялгуудаас хөөгөөд тэгэнгუут нутгийн аялгууд дундаас чи мэдэх хэрэгтэй болно те. Бүтэн тэгэнгуут өөрөө очиод бүгдийг цээжлээд явна гэж байхгүй л те. Очсон газар болгондоо тэр ахмадуудтай уулзаад бүгднийг нь бичлэг болгож авдаг. Одоо нөгөө нэг жишээлбэл одоо ойрд бөө бууж байгаа те ойрд бөөн бууж байгаа тэр дуудлага муудлах гэдэг юм уу бөө буугаад ярьж байгаа хэл мэлийн бүгднийг бичлэг болгож авдаг. Тэгээд нөгөө нэг Монголын нус төвчөн дээр мэдгүй гараад ангууд тэр үгээ харж агаад нөгөө нэг аялгуудыг давхар судалдаг. Ганцхан үгийг тайлбарлах гэж тэр олон аялгуудаас тэр олон жилээс асууж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд тэр болгоныг хайж явсаар хагаад наад хэлээд байгаа энэ үг чинь боройд бөөгийн буусан тэр үгэн донд байна. Энэ ямар очтой үг юм бэ гэж нутгийнхан дахиад өгөгчдөөс асуугаад ингээд олон гутлаа одоо эргүүлээд нөгөө Монгол түндээ кирилл дээр нь буулгаж өгнө шүү дээ. Наад үг чинь ийм очтой үг шүү. Чи энэ үгээ мэдчих хэвээр шүү. Чи энэ үг чинь ийм очтой үг юм байна гэдэг. Энэ ажлуудыг хийж явдаг. За тэгээ нуус товчоо жишээлбэл шүү дээ, тэ. Ер нь бол дэлхийн одоо ямар ч улсад тий үндсэн жанжин шугам болгож идэг юм оюуны ох бүтээл гэж байдаг тий. Дийлэнх нь одоо шашнаас шалтгаалаад Библийг яг оюуны ох бүтээлээ гэж хардаг байх жишээний. Гэтэл бид нар чинь бол тусдаа ондочлолтой Монгол түмэн. Тэнгууд бид нар чинь тэртээ дөрөнгөө 2-3 мянга түүнээс цаашаа 5 мянган жилийн одоо манай амар сайдын бичсэн Монголын товчлсон төгс Монголын товчлсон төгөөлөв товчингууд хураангууд төгөөлөв тийм ном байгаа. 35 онд гарч ирсэн. Тэн дээр бүр монголчуудын 50000 жилийн өмнөх үг дээцийн тухай өгүүлдэг. Тэгэхээр бид нар чинь 50000 жилийн гэдэг ч юм уу те ийм үг төгтэй Монгол төмөн. Тэгэнгუут тэр төмний чинь ганц тэр нөгөө нэг жанжин шугам болгож байгаа одоо түүх гэдэг юм уу оюуны охин бол Монголын нус тавч байгаа даа байхгүй одоохондоо бидэрт байгаагаар. Тэгэнгუут эн чинь зөвхөн Монголын нус тавч чинь зөвхөн түүх гэлдэггүй бас Монголын утга зохиолын хосгүй үнэт зүйл байдаг. Тэгэнгуут 10 гаруй жилийн өмнө Монголын нус тавч зөв сүүлд дэлхийн одоо 20 гаруй хилээр 30 орчим оронд 200 гаруй удаагийн хэвлэлээр гарсан байдаг гэдэг. Одоо эн чинь бид нар соёлоо дэлхийд түгээж байгаа хэлбэр шүү дээ, тийм. Тэгэнгუут тэрэнд дурлаад одоо манай бас л бид нар мэдэндээ нөгөө нэг Монгол морин хууранд дурлцсан залуу Монголд ирээд амьдарч байгаа жишээ нэг гэх мэтлийн ийм соёлын үлэмдэг бид дэлхийд үзүүлээд идэг л да. Тэгэнгуут Эрдэмтэн гаад амбугаа хувьд болохоор Монголын нус тавчны судлалаар олон жил ажилласан хүн байдаг, тийм. Гаад амбугаан судалснаа, гаад амбугаан бүтээлэр гэдэг бид нар ярьдаг. Тэгэнгуут энэ хүн чинь яг энэ уг дурсгалт бичгийнхаа утга тодорхойгүй олон үг хэллэгийг Монгол аман зохиол угсаатны зөв, зан үйл, тэ эртний утга зохиолын жишээнд тулгуурлан тайлбарлсан байдаг. Энэ 1990 онд хэвлүүлсэн байхгүй. Монголын нус товчоо худам монгол бичгээр монгол бичиг за утга судлалын үүднээс төсөөлөн нягтлж сэргээсэн их тайлбар. За энэ бүтээл хэлбэр энэ тойл бичих гэдэг юм уу те энэ зүйлийг дахин хэвлэлсэн байдаг байхгүй. Биднээс бид нар одоо ингээд үүсэх боломжтой. Тэгсэн чинь гаад амгаа болохоор Монголын нус товчог ийхүү худам монгол бичгээр төсөөлөн сэргээхэд 691 үг хэллэг тайлбар хийхтэй. Уг зохиол тохиолдох дараалалаар нь дисэлснийг нь одоо дис дараалалаар нь дисэлж штэ тий. Одоо ингээд хоёр дахь хуудсан дээр ийм үг гараад ирлээ бол энэ үг ямар очтой юм бэ гэдэг тойл байдлыг бичиж чинь. Ингиж нэг бичгтээ Монгол одоо нэг кирилл гэсэн үг штэ тий. Кирилл бичгийнхэн дараалт бас оруулдаг. Тэгэж номынхан дараалалаар хөөгөөд анх гарч ирсэн үгийг ойлгохгүй болгонгууд тайлбарлаж штэ тий. Тэнгууд л арталт нь дахиад одоо кириллийн А үсэг байх юм бол тий. Агаас хуулаад тийм ингэ дараалалаар нь ингээд бүр чи яаж ч хөгжсөн, өөрчлөгдсөн байж болно. Чи ямар цаг үе таарсан байж болно. Чиний толгой яаж цаатсан байж болно те. Гэхдээ яаж ойлгохоор нь булгасан байдаг. Тэгэнгუут л шүү дээ. Одоо энэ өнөөдрийн яриад байгаа ганц утга гэдэг хүн Монголын нус товчоог үгийн сан талаас нь судалдаг. Үгийн сан талаас нь. Тэгэнгуутлаа Монголын нус товчооны зарим үг хэллэгийг судлахад боройд аялгауны үгсийн сан хэл
зүүн, үүрэг ийм юм байдаг. Энийг хаав байсан 1989 онд бас гаргаж байгаа. Одоо тэгэхээр нөгөө нэг дахиад бидрийг алсрах гээд байгаа тэр одоо нутгийн аялгаугаар алсрах гээд байгаа тэр улсуудыг хүртэлтэй эргүүлээд чиний энэ хэлэн чиний яриад байгаа аялгауны дотор ч хүртэл Монголын төвчөж ингэж гарч ирдэг юм а гэдэг дахиад холбдог. А дээрэс нь Монголын төвчөний зарим үг хэллэгийг нутгийн аялгауноос сурвалжилсан гэдэг бүтээлийг 1990 онд гаргаж ирсэн. Хаа байсан 35 жилийн өмнө шүү дээ. Монголын төвчөнд гардаг бөө мөрөглийн 3 нэр томьёо. Энийг 1994 онд энэ том нийтлэл өгүүлгийг гаргасан байдаг. Нөхөр шорлогдоо хэмээх бөө мөрөглийн үг хэллэгийн учир 1998 онд Монголын нус төвчөөний үгийн тайлбар Монгол бичгийн хэрэглээ 2015 онд Монголын нус төвчөөх уран зохиолын хилц хэллэгийн орчуулга. Бид ч нэг хилц хэллэгийг хилц үгийг ингээд хэлжлэгч тэ. Тэнгууд тэрий чин утга санаагаар нь ойлгохгүй шүү дээ. Тэгвэл утга санаа нь ийм очтой шүү гэдгийг дахид задалдаг. Монголын нус төвчөөх. Ингээ 2018 онд энэ өгүүлэл бичсэн байдаг. Энэ бүтээлүүдийг энэ хаа байсан тэнд хийгээд бидэд үлдээсэн байхгүй. Гол нь ингэж үлдээхдээ эн чин дараагийн хэл шинжилэл энэ одоо хэл судлал гэдэг юм уу те үг түгээс судалж байгаа энэ хүмүүсийн чин үндсэн барьж авах арга мань болдог байхгүй. Тэр байж иж энэ холбоос чин тасрахгүй яваад байгаа гэсэн үг. За тэгээд дээрх өгүүлбэрээс гадна олон жилийн турш шаргуу хөдөлмөрийн үр дүнд нөгөө нэг хэлээд байгаа те Монголын нус товчоо бүрэн эхийг нь бурайд аялгаугаар хөрвүүлээд Монголой Ньюса товшон гэдэг үгийг одоо ном юу гэх те хэвлэлийг гаргаж хэлүүлсэн байдаг. За тэгээд үүнээс гадна одоо яг ингэдэм юм бэлээ. Түрүүний ярьж байгаагаар одоо үүх түүхээ судалж байгаа те үүх түүхээ судлах гэх юм бол яа харахгүй хэл шинжилгээ орд юм байна. Ягаад тэгэхээр 100 жилийн өмнөх бидний 5 гизэг гэж хэлэхлээр өнөөдөр хүн ойлгохгүй шүү дээ. Тэ? Тэгэхдээ 5 гизгнээс чинь 5 ороо жатгсан гэд ингээ хэлэхэр хүмүүс ойлгохгүй байхгүй. Тэгэнгүүт одоо ингээл хуучны кино мэнэн талаар хийж байгаа одоо киноны уран бүтээлчд маань те тэр үеийнх нь үг хэллэгийг оруулаад ийм шүлгэлсэн хэлбэрээр яриулчих ихлээр одоо бид нар ингээд ойлгохгүй зарим хүлээж авдаг шүү дээ. Яг ийм хувирлууд явдаг учраас тэр болгоны чинь одоо руу хөрвүүлээд юм уу одоо ярианы хэл рүү хөрвүүлж тэр тойл бичгүүдийг гаргадаг чинь бидрийг холбож идэг ганц холбоосууд нь байхгүй. За тэгэнгүүт яах аргагүй хэл шинжилгээ сууж байгаа эсвэл ингээд түүхээ судалж байгаа хүн хэл шинжилгээг ухахаас аргагүй болдог. Хэл шинжилгээ рүү орж байгаа хүн энэ нутгийн аялал маялал судлахаас аргагүй болдог. Нутгийн аялалгуу хэл шинжилгээг судалж байгаа хүн бөө мөрөглийг ухаас аргагүй болдог. Тэгэхээр бөө мөргөл гэдэг маань өөрөө одоо бас Монгол төмний те хэдэн мянган жилийн түүхтэй энэ зүйл итгэдэг зүйл нь байгаад байгаа шүү дээ те. Тэгэн гол бөө мөрглийг судалж эхэлж байгаа. За судлахтаа яаж судлах вэ гэхээр бид нар ингэж мэдэн штэ. Дэлхийн одоо хаа байсан Америк тивд те индианчууд донд ч гэсэндээ нэг юм бөө мөргөлтөө ойролцоо зан үйл байгаад идэг. За тэгэл хаана гэдэг үлээ одоо энэ Солонгос ч гэдэг лүү те Африк энтрээр байгаад идэг штэ. Эн чинь ер нь цаашдаа ямар учиртай юм бэ гэхээр одоо байгаль их гэдэг юм уу те байгальтайгаа хүн чинь өөрөө байгалийн амтан гэж байгаа. Тэгэхээр байгалийнхаа энэ үзэгдэл, ан амтан, усыг эзэнтэй гэж бодож байгаа, уулыг эзэнтэй гэж бодож байгаа. Энэ том хэлбэрийн л яг Монгол төмөнд байгаад байгаа зүйл нь баггүй. Тэнгууд энэ байгалаасаа хүн болгон чинь ингээд суурьшмал иргэншил рүүгээ дийлэнх нь ингэж явцсан. Хамгийн сүүлд нүүдэлчин соёл гэдэг юм уу те нүүдэлчин одоо ард түмэн маань үлдсэн, монголчууд маань байгаад идэг. Тэнгууд тэр чин дагаад яг өөрсдийнх нь өөхтүүх гэдэг юм уу цээжин дотор нь одоо энэ итгэдэг зүйл дотор нь энэ уул эзэнтэй, ус эзэнтэй байгаль маань ийм эзэнтэй, байгалыг ингэж болохгүй гэсэн тэр зан үйлэн гэдэг юмуд хамт ороод ирсэн. Тэгээд яг бөө мөргөл рүү судал руу орж байгаа байхгүй энэ хүн. Тэгэнгүүт л нөгөө энэ тентхийн одоо ингээд нутгийн бөөнрөөр ороод явдаг юм байна л да. Тэгэнгүүт л бууж байгаа удгаан ч гэдэг юм уу, зайран ч гэдэг юм уу, эдгээр нь яг нөгөө ойлгохдохгүй хэлээр ярьдаг. Тэгэнгүүт л юуг ойлгохдохгүй хэлийг нь ярьж байгааг нь нөөдөг чинь нэг нутгийн аялгуунаас нь үүх түүхээс аль алийг мэдж байгаа юм чинь энэ хүн ийм юм хийгээд байгаа юм байна шүү гэдэг шинжлэх ухааны талаас нь задалдаг. За эхлээд ирж байгаа нь ямар учиртай ирж байгаа. Араас нь хүмүүс юу яриад байгаа. Дараад нь яаж байгаа. Энэ үг нь ойлгохгүй байгаа үг нь тэгвэл энэ нутгийн аялга дундаас хайгаад түүх дотроос нь хайж агаад эн чинь ийм үгийг хэлээд байгаа юм байна гэдгийг гаргаж ирээд тэрнийх нь тайлбар тойлыг гаргадаг. Ийм багхгүй. За бөөгийн дуудлага зан үйлийн талаар заяа. За Монголын нус товчоо дээрэс нь Монгол хичээг хэл шинжиллийн эрдэмтэд хүссэн үсээгүй энэ бөөгийн судал руу ордог гэж штэ бөөсөл рүү ордог гэж штэ тэгэнгүүт одоо жишээлбэл бид дахиад мэдэх бэмбэр энчингой татъя те бэмбэр энчингой татангууд бэмбэр энчингой ч бас яг бөө судлалын яг тэр дундаасаа бөөгийн яруу найраг гэдэг юм байж авдаг гэсэн. Тэгээд нөгөө нэг юм бөө чинь ингээд орж ирэхдээ ярьж байгаа хүмүүс нь юм толгой холбдог сүүл холбдог ч юм уу нэг ийм хөөгээд байдаг штэ. Тэгэхдээ ерөөхдөө үгийг нь ойлгохгүй гадсандаа нэг ийм юм л байгаа байхгүй. Дүн 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 дүн. Тэнгууд энэ нөгөө нэг
хүний махаар хоололдог, хүрэл яасан зүрхтнүүд, төмөр яасан юутай, тим нүүд гэдэг юм уу, тийм дуудлага гэдэг юм уу, тиймэрхүү юм байдаг. Энийг нь болохоор бэмбэр энчин болохоор яг юм уран зохиол талаас нь юу гэдгийг утга зохиол гэдэг юм нэг юм яруу найраг талаас нь ингэж хөөж задлаа яаж ингэж судлаад байдаг байхгүй. Тэгин гол эний чин нөгөө их зохиолч Достоевскийн нацагдт чин яг энэ талыг судалж явсараад Монгол хүний зүрхэнд нь наад химнэлчин байгаад юм байна. Тэгвэл наад химнэл дээр нь үг буулгах юм бол тэр хүнд маш сайн хүрэх юм байна. Тэгвэл одоо биднийг ингээд их нутгаас маань газар шорооноос маань их хилнээс маань тастаж аваад ингээд жижиглээд байгаа учраас тэгвэл шүлгэн дундаа газын зургийн тамгалыг гутлаа хинти хангаа саяны өндөр сайхан нуруунд хойд зүгийн чимэг ойн хөвчийн уулнууд минэн шарга номны өргөн их говьуд энийг надад орж хийж өгөөд шүлгэн дотор нь Монгол хүнд чиний их орон чинь энэ шүү хил хязгаар чинь энэ шүү гэдгийг баталж өгдөг. Тэнгууд яа харахгүй яг энэ мондгууд маань бүгдээрээ яг энэ бөө мөргөлтэй энэ шотлол руу ордог юм байна л да. Тэгээд орохдоо яасан бэ гэхээр энэ хүн бас л бөө мөргөлийн дуудлагуудын судалсан. Дуудлага. Яаж яах вэ гэхээр бөө бөөлөд онгот нь ороод ирдэг те. Онгот нь ороод ирэнгүүт нэг юм гоё шүлглээд байгаа юм шиг нэг юм уншаад байгаа юм шиг аялгуулад байгаа юм шиг энэ юм болоод байна. Гэтэ яг энэ нь одоо бид нар сонсохоор юу гэдэг нь мэддэггүй ойлгохдоггүй байна. Тэгвэл яг энэ яг юу гэж хэлээд байгаа. Яг юу гэдэг байгаа гэдгийг нь ойлгоход хэцүү байгаа учраас энийг нь тэгвэл яг юм шинжлэх ухааны талаас нь эхлээд энэ тэгвэл ингэж хэлэхдээ яг юу хэлээд байгаа. Ямар учиртай? Дуудаад байгаа юм уу? Залбираад байгаа юм уу? Эсвэл яг эмээгээд байгаа юм уу? Яг юу болоод байгаа юм гэдэг. Энэ талаас нь тэгээд нутгийн тэр нөгөө нэг аялгуу шүү дээ. Аялга тэгээд нөгөө нэг нутгийн энэ дуу хоор тэр юм талаас нь үг талаас нь судалж байгаа байхгүй. За хоёул хамтраа хэлчих ярьчих. Энийн араас айгуу гоё юм орж За байна. тийм. За өнөөдрийн дугаарыг чанартай амьдрын үрээтэй Мортон Residence ивент итгэж байгаа. За ашиглалтан 100% орсон 2 дугаар ээлжийн байрнуудаа санал болгож байна. Нийт 252 айлын байр бэлэн байгаа юм байна. За энэ хотхон маань ус цэвэршүүлэх системийг төслийн хэмжээндээ суйрлуулсан. За тактик үнэн дүндээ 100% тооцоогүй. Барилгын стандартаар 30% тооцох стандарттай байдаг юм байна. За Мортонгийнхан болоод энийг 100% үнэгүй өгж байгаа. За авто зогсоол бол хангалттай. 430 авто зогсоолтой. 375 айлаа зогсоол байхгүй. За боддоор харахад хажуу талын барилгынхаа цонхуудыг хаахгүй зорилгоор 45 метрийн зайд төлөвлөсөн байгаа. За дэлхийн номер 1 хүүхдийн тоглоомын талбай хөдөлгөрлөгч Дайн улсын алдарт компани брэндтэй хамтарч ажилласан юм байна. За хүүхдийн тоглоом бол үнэхээр чухал, чанартай. Тэгээд хүүхдийг гэмтээхгүй байх хэрэгтэй. За орц гарц лифт нь нэг хэмд буюу одоо шат байхгүй гэсэн үг. Тэгэхээр нөгөө тэрэгэн зэртэй хүмүүс маань юм уу эсвэл тэрэгтэй хүүхдүүд маань харааны бэрхшээлтэй иргэд маань бас одоо орж гарахад ямар ч асуудалгүй гэсэн үг байна. Тий. Айгу хүнлэг шүү дээ энэ чинь тий. Тийм. За зайсан толгойн зүүн тал буюу Америк сургуулийн дэргэд яг чонхойн тэдний одоо энэ хотхонд баригдаж байгаа. Яг энэ чинь нэг загварын байр нь байж байгаа. Загварын байран дээр нь очиод ямар төлөвлөлттэй ямар байрнууд байгааг нь үзэхдээ бас нэг барилгын материал энэ төрийг харчих боломжтой юм байлээ. За борлуулалтын албаны дугаар нь 76 тэг 67. За маркетинг нь 99 70 тэг 1 юм байна. За та бүхэн одоо юунд загварын байран дээр нь очиж үзээд энэ байраа одоо сонирхох боломжтой байна. За баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр өнөөдөр энэ хүний бүр одоо хийсэн амьдралынхын зүйлээс би одоо бүр зүгээр хоёрыг нь авч ярих гад одоо хоёрхан юм яриад шүү дээ би нэг юм нутгийн тий аялгау гэдэг юм уу судлал тэгээд дээрэс нь Монгол бичиг гэж юм тий сая ингээд үргэлжлүүлэг бөөмөрлөж 2 3 аймаг л ярьж байна заяа би төгсгөлд нь энэ хүн хичнээн юм хийсэн бэ гэдэг зүгээр ерөөхдөө тоог нь хэлээ би зүгээр яагаач барахгүй бид нар хичнээн дугаар хийгээд барахгүй заяа нөгөө нэг хэлээд шүү дээ залуухан бахаас шинжлэх ухааны академийн хил бичиг хөрөлдөнд орчлоо тий тэгээд судалгааны ажилд явдаг нэг угаасаа ажилтнаар орсон шүү дээ тэгээд явхдаа эрдэмчлэгийн ажилтнаа хийж явж байгаа шүү дээ тэгээд нөгөө хээрээр маш их явдаг хээрээр явхдаа нөгөө яг тэр нөгөө хуучны мундаг бөөнөрийн тий яг бөөлж явах үед нь дуу бичлэгийг хийгээд авчдаг тэгэл нөгөө нэг судалгаа хийж явж байгаа дахиад мэдгүй гараад нөгөө бөөгийн дуудлага модлогын юм уу тийм судалдаг тэгэл тэр бичлэгийг авчираад сэрүүлэл дахин сонсоод яг юу болоод байгаа яагаад байгаа гэдгийг ухаал тэр гарч байгаа үг болгоных нь тайлбарыг олох гол ингэж явсаар хагаад энэ дотроо гайхалтай юм зүү тогтол байгаад байна гэдгийг нэг юм зүү тогтол байгаад байна гэдгийг ойлгосон байгаа байхгүй. Тэгээд тэрийг яг биднэрт ойлгомжтойгоор бичиж үлдээж байгаа. За яаж яах вэ гэж бөө эхлээд бөөлж эхлэхдээ онгодоо дуудаж байгаа шүү дээ тийм. Ерөнхийдөө ингээ харах юм бол онгодоо дуудаад байгаа ч юм уу бид нар ойлгохгүй шүү дээ. Ийм байгаа гэж. Тэгсэн чинь эхлээд юу хийдгийг гэдэг нь тайлбарласан байгаа. Эхлээд энэ дуудаж байгаа маа. Дуудахдаа онгодоогоо мэдээж дуудаж байгаа. За тэгээд онгодоогоо дуудахдаа араас нь залгуулад онгодыогоо дурддаг гинэ. Дурдна буюу тэр онгод нь яг хин юм бэ? Яг юу юм бэ? Та яг ямар судалтай, яг ямар учиртай тэнгэрт яадаг ийм хүн шүү гэдгээ эхлээд дуудаад тэгээ араас нь тэр хүнээ одоо онгодоо дурдаж өгнө шүү дээ, тий? Дурдна. Тэгээд ямар сайхан зүйл хийж байсныг нь магтана. Ерөнхийд нь гаднаас харах юм бол ийм 3 ийм зүйл дараалж хийгээд байна. Ер нь
Тэгээд нөгөө үгнээс нь одоо ингээд нутгийн аялалгаасаа үг мөг нь олоод тайлбараад ингээд бүх юмыг нь олоод тэгээд яг ийм болоод байгаа юм шүү задлж байгаа байхгүй. За ингээд гурван зүйлийг эхлээд урихтаа дуудлага, дурдлага, магтаал гэдэг юм уу те. Яг ингээд ерхийлээд харах юм бол ийм гурван зүйлийг хийгээд байна. Дараа нь урилга, төрлөг, айлтгал гэсэн гурван зүйл явна гэж байгаа байхгүй. Тэнгууд дараа нь онгодод яагаад урьсан гэдгээ тайлбарладаг юм уу те ингэн. Тэгээд таныг яагаад хүрч ир гисэн бэ гэдэг шалтгаанаа тайлбарладаг. Тэгэн гутлаа одоо шалтгаан хэлэнгуутал тэр нь бол нэг юм өчг. Тэгээд өчг гэдгийг яг зааш нь бол бөө залаалах те шахан цалиг амьлуулал гэдэг юм уу нэг иймэрхүү үгүүдэд тайлбарлалт юм байна л да. Одоо шахан цалиг амьлуулах гэхээр бид нэг ингэж ойлгохгүй гос те. Гэтэл эний чинь эргүүлээд энэ ямар учиртай гэхээр урилга, төрлөг, айлтгал юм аа. Тэгэнгүүт энийг ойлгохгүй байх юм бол ерөөсөө дуудлага, дурдлага, магтаал яваад байгаа шүү гэдэг юм. Ингээд яг нөгөө нэг ойлгох үе цаг болгоно руу ингээд хувьчлаад буулгаад байгаа байхгүй юм чинь. Тэр үед ингэж хэлдэг байсан. Энэ үед ингэж хэлж байгаа. Тэгвэл энэ үед ингэж хэлвэл энэ үед ингэж байгаа гэсэн үг шүү гэдэг юм. Бид нар тест бүр ингээд өртөөлөө тайлбарлаад өгч гин гэсэн үг. Ингэж үг төвхтэй те холбож байгааз. За айлтлага, залбирал, мөргөл баг энэ нь одоо бид нар хэлэхэд баг илүү ойлгомжтой болж байгаа. Тэгэхээр энэ онгодын үг хэллэгүүдийг тэр бөөгийн үг хэллэгүүдийг судлаад ийм зүй тогтолтой байдгийн байна гэдгийг гаргаад бидэрт ингээ бичгээр ингээ бийж үлдэж байгаа гэсэн үг. Тэрээр болохоор бөөг мөргөлийн холбогдлолтой үг хэллэгийн талаар гол нь судалсан нь бөөг мөргөлийн зан үйлээс гадна монгол хэлний үгийн сан. Энд ч одоо саяны үгийн сан ба шүү дээ тий. Сая түнд чинь шахан цалиг гэдэг үг гараад ирэхлээр бид нар одоо цалиг гэдэг үгийг одоо бид ашигладаг шүү дээ. Гэтэл 100 жилийн өмнө 200 жилийн өмнө монгол хэлэнд энэ цалиг гэдэг үг нь юу илэрхийлдэг байсан юм бэ гэдгийг бидэрт ойлголттой болгож буулгаж өгч байгаа гэсэн. Тэгээд энэ дотроо ингээд ийм ажлуудыг хийгээ явж байхдаа бас дахиад нөгөө энэ бүтээлүүдийг үлдээгээд байгаа байхгүй. Тэр нь гэх юм бол Монголын нутагчид гардаг бөөг мөргөлийн 3 нэр томьёо. Энийг 1994 онд бөөг мөргөлийн үгийн сан бөө мөргөлийн үгийн сан чинь маш том бүтээл болно шүү дээ. 1995 онд бөө мөргөлийн ухилийн дуудлагын үг хэллэг 1996 онд бөөгийн шахангийн үг хэллэг 1999 онд бөө мөргөлийн онгод цалигийн үг хэллэг 2011 онд. За ингээд яг бөө мөргөл гэдэг чинь яг юу юм бэ гэдгийг биднэрт одоо ингээд бөө мөргөл чинь бас дахиад бидний үг төвтэй холбоотой зүйлээр явчихна шүү дээ. Тэгмүүд энийг биднэрт яг ингэж бичвэр болгож, толин бичиг болгож те ийм учиртай шүү гэдгийг тайлж бидэд судалгааны бүтээл болгож хийж өгч өгöd байгаа байхгүй. За тэгээд бас Монгол улсын угсаатны зүй энэ том сэдвийг барьж авч байгаа. Хаа байсан 1996 онд Монгол улсын угсаатны зүй, угсаатны зүй. Тэгвэл угсаатны зүй гэдэг чинь дотроо угсаатны хувцас, тэ дуудлага, ёс, заншил, баяр тэгээд одоо нэг гэр ахуй, хэрэглэл ингээд маш олон төлөө зардаг шүү дээ. Тэнгүүд энэ болгоныхын задаргаа мөнийг бүгднийг хийгээд явсан. Ингэж биднэрт энэ том дархлаануудыг бүрдүүлж өгсөн хүмүүс ч одоо энэ сэхэтнүүд маань л байна л да. Тэгээ бас ингэж байгаа. Монгол улсын угсаатны зүй гэдгийг 1996 онд гаргасан гэж байна те. Тэгээ бөө мөргөл гэсэн бас бүлэг тэр дотор бас давхар байдаг. Тэгвэл угсаатан доторх бөөнүүд нь ямар очиртай. Угсаатан доторх те бүрайд бөө гэдэг юм уу те, ойрд бөө гэдэг юм уу. Одоо манай цаатан бөө гэдэг риск чинь те юу лээ? Дайн дээрхийн гэдэг чинь ингээд мэдээ явдаг шүү дээ. Ингээд тус тусад нь байгаа бөөнүүд нь ямар учиртай юм бэ гэдэг бүгднийг задлж бидэд ойлгуулж гин гэсэн үг. Дээрээс нь бөө мөргөлийг синхруулан бадруулахын учир гэдгийг бас одоо 2004 онд те яг задлж бидэрт ингэж ном бичиж нийтлүүлж өгсөн байгаа байхгүй. За үүнээс гадна одоо араас нь Монголын нүүдэлчдийн тайлбар тойл гэж орж байна. За юу гэсэн үг вэ? Монголын нүүдэлчдийн тайлбар тойл заяа. За тэгээд Монголын нүүдэлчдийн тайлбар тойл гэдэг нь би өнөөдөр энийг аваад ороод байсан. За энэ гурван бүтээл одоо саяны энэ хийсэн зүйлүүд нь бүгдээрээ бүр ингээд бүр яаж хадгалж, хайрлаж, хамгаалж үр хөвгтөд цааш нь дамжуулж авч явж энээс бид нар ухаарч уншиж сэхэрж үхин гэдэг хамгийн бас юм том өвүүд мөн шүү дээ тийм. Тэнгууд одоо зөвхөн Монголын нүүдэлчдийн тайлбар тойл гэдэг ийм гурван тойл байгаа заяа. За тэгэнгүүт энэний эхнийх дээр энэ хүн бол мэдээж хамтарч хийсэн байгаа юм л да гандахгүй. Тэгэнгүүт одоо энэ баг маг дээр одоо мэдээж ажиллаад эсвэл ингээд одоо цаашдаа ингэж хийх ёстой гэж залуучуудаас авч яваад ингэж байгаа. Тэгэнгүүт Монголын нүүдэлчдийн тайлбар тойл гэдэг энэ бол зүгээр сүүл хэвлэгдсэн. Энэ болохоор эхнийхэн бүлэг дээр шүү дээ. Гэр Монголын нүүдэлчдийн гэр. Тэгэнгүүт одоо 2000 жилийн өмнө те хүн нүгүний үед ямар байсан юм?
Одоо 13 дугаар зуунд ямар байсан юм? Одоо тэгэнгүүт одоо 17 дугаар зуун 18 дугаар зуунд Монгол гэр яг ямар байсан юм? Одоо тэр нөгөө нэг мөхөр тэрэн дээр тавиал байсан гэр те эсвэл хааны гэр эсвэл одоо хар зардын гэр мэд ч юм уу ямар байсан гэж зөвхөн гэр нь ингээд задран заяа. Хувцас. За хувцас гингуудл чин Монгол нүүдэлчд маань те ямар хувцсыг хэддгээр зуунуудад ямар хувцсууд өмсдөг байсан. Эрэгтэй нь ямар хувцс өмсдөг, эмэгтэй нь ямар хувцс өмсдөг юм. Тэгээд хаан нь ямар, хац нь ямар, жанжин нь ямар, цэрэг нь ямар гэдэг бүгдэн гин. Тэгээд мал аж ахуй. Тэгэхээр энэ дотор Монгол явж байгаа сте. Зөвхөн нэг бүлэг дотор Монгол явж байгаа сте. За тэгээ араас нь болохоор Монгол нүүдэлчдийн тайлбарт бол хоёр дээр нь болохоор цай, идэ, зоог шүүс. За энэ дотор чинь нөгөө хайгаад байдаг монголчуудын маань одоо яг үндсэн хоол нь гэдэг Монгол төмний өөрийн хоолнд ямар хоол юм бэ? Тэгэл нөгөө хоолны хувьд те бас баялаг биш юм байна. Одоо юу гэдгийг ингээл бууз гэдэг ч юм уу те ингээд ийм гаднаас орж исэн хоолууд моолууд те. Цөөвөн гэдэг чи ийм гэдэг ингэдэг шүү хүмүүс. Гэтэл биднэрт чинь хэдэн мянган жилийн түүхтэй ард түмэн бол биднэрт чинь цай, идэ, зоог шүүс бүгд байдаг юм а. Энэ дотор бүгд байгаа. Эний чинь энэ их эрдэмтдүүд ч юм ингээд бүгднийг судлаад гаргаад ирээд тавьдсан байна. Гурав дахь нь гэх юм бол заяа Монгол нүүдэлчдийн баяр, нүүдэлчдийн баяр яг ямар баярууд байдгийг. Тэгээд наадам. Наадам нь ямар учиртай, ямар бэлэгдэлтэй юм. Яаж зохион байгуулалтын дүрм журм нь ямар байсан. Яах гэж энийг хийж байгаа. Тэгээд найр, гэрийн найр байдаг юм уу те. Эсвэл шинэ гэрийн найр одоо хүүхдийн сэвлэг үргэх гэдэг юм уу гэдэг. Энэ болгон найрууд чинь бүгднийг задлаад. Монголын нүүдэлчдийн энэ баяр, наадам, найр ямар учиртай юм бэ? Тэгвэл би энэ дундаас нэгэн хэсгийг онцлох уу? Удахгүй зүгээр болгож байгаа учраас заяа. Удахгүй болгож байгаа учраас би зүгээр ингэж онцлох юм. Одоо бидний цагаан сар байна шүү дээ. Цагаан сар. Цагаан сар чинь өөрөө одоо ингээл телевиз реклам ч юм уу нэг ийм гоё юм орхол гаргадаг нөгөө 9 бэлэгдэлтэй гэдэг. Яг ямар учиртай юм гэхээр цагаан сар чинь яг 9 бэлэгдэлтэй. 9 зүйлийг бэлэгддэг заяа. Эхнийх нь бэлэгдэл гэх юм бол сүл тэнгэрийн хишиг үлзийн баяр. Энийг бэлэгдэж байгаа. Бэлгийн тооллын шин жилийн баярыг бэлэгдэж байгаа. Хаврын ихэн хамаг шим соёолох баярыг бэлэгдэж байгаа. Малчин төмний баярыг бэлэгдэж байгаа. Насны үлзийн утгын баяр. Тэгдэг шүү дээ. Би ч нөгөө тэр жилийн ийм хүн тийм могоо жилийн тийм юмд нөрсөн ийм хүндээ гэж бид нар чинь ингэж Монгол хүмүүс маань өөрсдөө хэлдэг байсан шүү дээ. Тэгэхээр насан үлзийн утгын гэдэг чинь зүг байхгүй. Тэр жил гарснаар би чинь тэдэнд насыг зооглож байгаа гэдэг юм уу. Ингэж явдаг байсан. Дээрэс нь төмөн үлзий давхарлсан баяр, тэгэд хайр инэрлийн баяр. Тэгэд удам судар хилхээ бат оршихын баяр. Цагаан сараар бид нар цугладаг үз. Яг ямар бэлгэлтэлтэй юм бэ гэж хэлбэлдэг байгааз. Тэгэд цэнгэл наадмын баяр. Ийм 9 зүйлийг бэлгэдэг цагаан сар маань болдгийн шүү гэдгийг зүгээр л үндсэн зүгээр агуулга дээр нь байгаа байхгүй. Энэ нь хоошоогоо задраад за тэгвэл одоо яг удам судар хэлхээ бат оршихын баяр гэдэг нь яг ямар очтой юм бэ гэдгийг дахиад энтэн задлаад бүр ойлголцсон байна. Энэ дотор бидний Монгол яваа. За тэгээд энд болохоор зөвхөн манай зохиолчоос энэ тамга битүүмжлэх гэх нэг юмыг нь онцолсон байгаа байхгүй. Цагаан сард бэлтгэн хошуу тамгын газраас албан хэрэг явуулахгүй тулд өвлийн адаг сарын 20-оос хаврын тэргүүн сарын 20 хүртэл тамгыг цоожлон хадгалж албаны чөлөөнд тавихыг тамга битүүмжлэх гэдэг байжээ. Тэгэхээр энэ цагаан сарын баяраар чинь ямар нэгэн тийм тамга одоо юу тийм үү цагиргааны хэрэг мэрэг шийдэхгүй гэдэг. Тэгээд тэрийг битүүмжилдэг. Битүүмжлэхдээ яг хіднээс хідний хооронд битүүмжлэх юм те. Тэр нь хүртэл тодорхой байдаг. Ийм дэг жаягтай байгааз те. Тэгэнгүүт энэ дэг жаягууд чинь одоо нэг Монгол төмний чинь тэр ондоошл гэдэг юм уу бүх сүнс сүлд нь энэ дотор явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ үн чинь ийм гурван энэ том бүтээлээр бидний чинь үүх түүх юу юм хэл гэдэг юм уу те соёл гэдэг юм уу баяр, наадам, хоол, цай, дэ, ундаа, гэр, ун, тоон, авдар юу гэдгийг хаалга энэ болгон чинь хаана ямар байдгийг ямар бэлэгдэлтэй яаж хийсэн юм бэ энэ болгоны чинь бүгднгийн үүх түүхээс нь судлаад нутгийн аялгау энэ болгоныгоо шингээгээд тэр бөө мөргөл өнөдөр юмнаас бүх юмнаас нь судалсан энэ том судалгаа тарих оюунаасаа яг энийг гаргаж бидэрт үлдээсэн байгаа байхгүй. Энэ ном биш үү? Айл бүрийн номын санд байх хэвээр ном байна. Тийм байгаас те. Би тэгэхэд энийг анх удаа сонсч шүү дээ. Анх удаа сонсч байгаа зү. Бас мэдхгүй байна. За тэгэл эн чинь зөвхөн нэг ажил шүү. Болоог байгаа шүү заяа. Эн чинь зөвхөн нэг ажил. За ингээд түүний хийсэн ажлуудаас нь би хэлэхэд үү шүү те. Энэ хүн бол мэдээж одоо шараад огт те гончгийн хандах гэдэг. Энэ хүн бол хэл хүчгийн ухааны доктор. Профессор. За тэгээ энэ хүний бүтээсэн туйрал судалгааны одоо өчүүхэн хэсгээс нь би нэг 2 3 хаан зүйлийг онцлоо шүү дээ. 2 3 зүйлийг онцлоход ийм байна. За тэгээд энэ хүн болохоор зүгээр 2014 онд гарсан. Тэгээ 2020 онд одоо дахин хэвлэлтэнд орсон бүтээлийг нь бидээ сая 3 бүтийг нь л яриад байгаа. Тэрнээс биш энэ хүн чинь зүгээр хэл соёлоо дээдлэх,
цаад утгах нь. Түүнийг судлахад баримт болон боловсруулсан хүргэсэн хэлбэр нь туйлын ойлгомжтойгоор бидэнд үлдээсэн. Тэгэхээр тэр үүх өмнөх хэл яриа дуудлага бичгийн соёл те энэ болгоны судалж явсаар хагаад за чи эцсийн эц чи бол монгол хүн. Яаж чиний хэлийг чинь өөрчлөөд кирилл мэрэл болгосон байж болно. Гэтэ би кирилл дээр чинь чиний тэр үг түүхийг чинь дахиад тавьчлаа. Энийг хар. Энэ чинь чи монгол хүн шүү гэдгийг буулгаад тавьчих. Монгол улсын их сургуулийн доктор профессор Гант Тогтох нь Монгол угсаатны хэл аялгау, бурайд судлал, хэв заншил, аман яруу найраг, заншилт үг хэллэг, толь бичиг, сурвалж бичиг, үсэг бичиг судлал, бөө мөргөл, Монголын нууц товчоо судлал, үгийн сангийн судлалын чиглэлээр нийт 140 гаруй эрдэм шинжилгээний бүтээл гаргасан хүн энэ. Бид нар өнөөдөр сая нэг 3-ыг нь ярих гэж би бүсээ бүр наан цаана ороод өөрийгөө ч ямар ачааг үгүй мэдрээд те одоо ингээл хэл гэдэг юм аялгау гэдэг төр хүртэл бүдрээд ингээ яваад байгаа байхгүй. Гэтэл энэ хүн чинь бидэрт 140 гаруй эрдэм шинжилгээний бүтээл хийж үлдээсэн. Тэгвэл эндээс зүгээр жоохон дуртахад байна штэ. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь 58 ширхэг байна. 58 ширхэг. Ном сурах бичиг. Үүгээр дамжуул бидрийг ингээд энийгээ бити алдаасаа гэж бидэрт хийж өгсөн байх нь шүү дээ. Энэ сурах бичгээр 33 сурах бичиг байгаа. Ном сурах бичиг. Тэгээ эрдэм шинжилгээний хурал тавьсан илтгэл нь 46 том илтгэл байдаг. Сурталчилгааны нийтлэл өгүүлэл 9, шүүмж 2, хянан тохиолдуулсан ном 2, зохиол бүтээл нь 23, эрдэм одоо эмхтгэж найруулсан ном зохиол нь 3, тэгээ баримтат болон уран сайхны 3-ыг бид бүхэнд хийж үлдээсэн байх нь. Тэгээд Монголын радио, телевизийн фонд болон вебсайтад нийтлүүлсэн нийтлэл өгүүлэл 4 ширхгийг хэвлүүлж туурвсан байдаг. Тэгээ Монгол Улсын их сургуулийн профессорын эрдэмийн өв шинжилгээний өгүүллийн чуулган хуралд 2 бот хэвлүүлсэн байдаг. Үүнээс л одоо өнөөдрийн Монгол Улсын их сургуулийн манай одоо судлаачид багш нар гэдэг юм уу те профессорууд гэдэг юм уу үүнээс бас л ерөөсөө уг үндсээ авч л өнөөдрийн одоо юмуудыг бүтээж хийж яваа гэсэн үг байхгүй. Тэгээ энэ бол одоо манай Монгол судлаачид дэлхийн одоо Монгол судлаачид байна шүү дээ те тэднэрт хүртэл үнэт өв болж байгаа ийм зүйл. Тэгэхээр энэ эрхмүүд маань яаж барсан бэ гэмээр ийм том зүйлүүд хийж үлдээдэг юм бэ? Бид нар өнөөдөр нөгөө аяг хооллынхоо төлөө те нэг амьдрах нэг дөрвөн одоо цементэн дундах цементэн одоо ой шугуу бүтүүлж байгаа тэндээ амьдрах юм. За тэгээ унах машин, тэгээ машинаа нэг хаана байрлуулах вүлээ гэдэг юм нэг аялах зугаалах ийм юм бодоо явж хахад энэ хүмүүс тэрнээс илүү Монгол түүх, үүх соёл чи хэн блэ, чи яаж үлдэх вүлээ? Тэрийг ингээд чи Монгол хүн шүү дээ, чи Монгол бичгийг одоо үз гэдэг юм уу те чи монгол бичиг ингэх ёстой гэж тэр дарангууллаар юм уу хилээд тэгж ойлгодог юм аа. Тэгэхээр тэр хүмүүсийг чинь урд нь гаргаж ирч тавих ёстой маа гэдгийг л ойлгоцсон л. Тэгээд амьдралаа түүний төлөө зориулсан хүмүүс байдаг юм байна. За тэгээд энэ хүний одоо эрдэм цол зэргийн өвдөх юм бол 1993 онд Гончин Гант Тогтоход бурайд аюулгууны үгсийн сангийн бүрэлдэхүүний онцлог сэдвээр хэл бичгийн ухааны докторийн зэргийг хамгаалсан байдаг. 2006 онд Монгол зан үлийн аман яруу найргийн уламжлалт сэдвээр шинжлэх ухааны доктор зэргийг хамгаалж байгаа. 1998 онд болохоор Монгол Улсын их сургуулийн дэд профессор, 2006 онд профессор цолонд хүрсэн байдаг. Дээрээс нь 2018 онд Монгол Улсын гавьяат багш цолыг тус өртсөн. 2018 онд ч бүр. За ингээд Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн профессор, шинжлэх ухааны доктор Гант Тогтох нь 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр өвчний удмаас өөд болсон байдаг. Одоо ингээд саяхны 2019 он хүртэл те бид бүхний дунд амьдарч ирсэн байгаа байхгүй. За төгсгөлд нь гэх юм бол энэ юмыг үргэлжлүүлнэ гэдэг нь гоё шүү. Энэ бол хамгийн гоё зүйл. За мэдээж одоо хаа байсан 1974 он түүнийг одоо ойлгож энэ хүнийг ойлгож хамтдаа амьдрна гэдэг бол те бас нэг тийм мондгол эмхтэй байх гэдэг бол. Тэгэхээр 1974 онд Баярхүү хэмээх эмэгтэйтэй нэг гэр бүл болсон байгаа заяа. За Баярхүү гэдэг эмэгтэй хувьд хамт гэр бүл болоод энэ хоёрт маань 4 хүүхдийг өсөж хүмүүжүүлсэн. Тэгээ эхнэр Баярхүү нь болохоор шүү дээ, хамгийн гоё нь Монгол хэл уран зохиолын багш. Айгүй гоё заяа. Тэгээ ерөөсөө энэ хүмүүс чинь нийлээл энэ бүхнийг бүтээж байгаа шүү дээ. Ер нь бол тэгээд түүний том охин нь яг хуу ээжийнхэн талаар дурсагтай гэсэн байгаа. Ээж минь болохоор олон жил багшаар ажилласан. Тэгээд тааж авсан ангийнхаа хүүхдүүдийг өстэй аимшигээ халамжилдаг, дэмждэг. Тэгээ төгсөөд явсан хойно ч гэсэндээ ерөөсө ардаас нь найз нөхөд мэт ийм дотн харилцаатай байдаг. Ийм эгэл ингүүн сайхан багш хүн байсан юм а манай ээж. За аавын хувьд бол болохоор те бүр нүсэр том судалгааны бүтээлүүд те Монгол өмнөхөө энэ зүйлүүдийг ингээд аваа явдаг. Ийм хоёр хүн байсан. Аав маань болохоор айдуу зөөлөн, харин ээж маань болохоор шургуу, чанга, тийм бадрангуу цаваа төсөв төвчээртэй ийм шулуун шударга ийм хүн байсан. Аав ээж болохоор ингээд зам төлөвийг харахаар хоёр өөр өнцөг гэдэг байгаа байхгүй. Гэхдээ ерөөсөө ингээд хамтдаа цул болцсон. Тэгээд ерөөсөө гэр бүл өөр хүмүүстэйгээ ховж гисэндээ хийсэн бүтээсэн хөвд гисэндээ асар их. Тэгэл ингэж байгаа. Аав маань болохоор даруй номхон, ээж маань болохоор ориглон бардам.
Аав маань болохоор аниргүй амгалан бол ээж нь дуутай хууртай. Аав маань даамаа эрдэмтэй бол ээж маань төргөн гүйцэтгэлтэй. Ийм хоёр хүн байсан. Эсрэг тэсгийн төлөвлөд байсан хэрнээсээ нийлж хөглөгдөж энэ амьдралыг бүтээж тэгээд аль аль нь хийсэн бүтээсэнтэй ингэж амьдралыг туулсан байдгаа гэж охин дурсан байгаа байхгүй. Тэгээд хүүхдүүд нь ийм хүмүүсийн хүүхдүүд чинь хар багаасаа ээж аав хоёр нь юуны төлөө яваад байгаа. Энэ гэр бүлийн үнэт зүйл, энэ гэр бүлийн зориг шал ондоогоор тавьж байгаа байхгүй. Тэнгууд хүүхдүүд нь нийлээд ган тогтох гэдэг сан байгуулж байгаа. За сан байгуулаад заяа бүр хийсэн амар гоё. Ган тогтохын одоо энэ үр хүүхдүүд нь санаачлаад аавынхаа нэрмжид санг байгуулсан. Тэгээ үр хүүхдүүд нь болохоор аав нь угаасаа л хүүхдүүдтэй хэлж байгаа шүү дээ. Хил бол ард түмний оршихуйн үндэс юм шүү. Хар багаас нь хэлсэн байгаа шүү дээ. Хил бол ард түмний оршихуйн үндэс нь. Соёл бол үндэснийх нь язгуур нь. Тэгэхээр бид нөгөө хил соёлоо гэж яриа явууддаг. Хил бол ийм, соёл бол ийм, тусдаа зүйл. Гэхдээ энэ хоёр маань өөр өөрсдөө гэсэн ийм чухал зүйлс. Тэгээд хил соёл хоёр нь үндэснийхээ ирээдүг баттгах үнэт зүйл нь. Ирээдүг нь баттгах. Тэгэхээр одоо 3,000 он гэж бодъё те. 3,000 одоо бид нар бол Григорийн тооллоор явж байгаа шүү дээ яг ясам дээр. Өөрсдийнх нь тооллыг ч гэсэндээ хайцсан л байхгүй бас л. Тэгмээд Григорийн тооллоор явлаа гэсэндээ 3,000 он гэхэд бид нар хил маань байх хэрэгтэй те. Соёл маань байх хэрэгтэй. Тэгвэл соёл гэдэг чинь ерөөсөө энэ гэр, хувцас, мал аж ахуй, баяр наадам юу гэдгийг те. Үнэт зүйл энэ болгон маань соёл нь шүү. Хил маань бол ийм учраас хил маань бол бичгэн шүү. Бичгэн ийм шүү гэд яг л нөгөө нэг энэ хэлж байгаа хүмүүдэл ухаал хаа хүрдгийг цаашаа нь хүртэл гараа явуулаад өнөөдрийг хүртэл татаж авчирсан хүмүүс байгаа байхгүй. Тэгсэн чинь ган тогтох сан биш үү те. Зүгээр нэг сан байгуулаад дуусчихгүй. Сан яад юм гэхэлэр тэгвэл яг энэ чиглэлд явж байгаа дараагийн залуучуудын мэдээ дэмжих хэрэгтэй мэн гэсэн байгаа энэ хүүхдүүд нь. Тэгэн гутлаа ерөөсө зоригч төр үнэт зүйл үнэмшлийг нь өргөжлүүлмээр байна. Аавынхаа энэ үнэмшлийг залуу судлаачдыг дэмжих хэрэгтэй байна. Тэгээ монгол хэл, монгол соёлыг судлах үйлсэд нь бодиттой тусдам хөргөж явах хэрэгтэй байна. Өр хүүхдүүд нь энэ санг байгуулж байгаа. Тэгээд магистр, докторийн түвшний залуу судлаачдад чадхаараа тэтгэлэг олгоё. Өөрсдийнхөө одоо нэг ажил хөдөлмөр үр шимээрээ одоо ингээд аавынхаа сан нээжтэй те. Тэгээд ерөөсө тэр сан дээр үр хүүхдүүд нь мөнгө төгрөгөө цуглуулж хагаад яг аавын маань энэ үйл хэргийг өргөжлүүлээ явж байгаа. Дөнгөж гарч ирж байгаа нугарч бололцчгүй тэр залуучуудыгаа чадхаараа бид нар өөрийнхөө амьдралаас илүүчтэй гэж байгаа байхгүй юу. Айгуу гоё яваад те. Тэгээд ингэсэн. Тэд магистр докторийн түвшний залуу судлаачд тэтгэлэг олгож судалгааны бүтээл хэвлүүлэхэд нь тус тийм үзүүлмээр байна. Мөн хэл соёлын чиглэлийн төсөл тийм судалгаа байх юм бол чадхаараа дэмжиж ажилламаар байна гэсэн юм билээ. Тэгээ яг энэ цаг үед Монгол Улсын их сургуулийн ууган бүрэлдэхүүний нэг Монгол хэл шинжилгээний тэнхимийн 80 жилийн ой болж байгаа байхгүй. За тэгээ энэ 80 жилийн ойг тохиолдуулаад аав гэсэндээ энэ гүйцэтгэж явсан шүү дээ, тий. Тэгэнгүүт энэхүү арга хэмжээнийх нь үеэр ган тогтох гэдэг одоо энэ сан байна шүү дээ, тий. Энэ аавынхаа нэрийн төлсөн үр хүүхдүүд нь ган тогтох сангийнхаа эхний жилийн тэтгэлгээ гардуулсан байгаа байхгүй сая. Тэгсэн чинь хинд гардуулсан гэсэн зэ айгүй гоё. Ган тогтох сангийн эхний тэтгэлгийг шүү дээ. Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн хэл шинжилэл хөтөлбөрийн магистрантад сурж байгаа Амарбаатарын Алтан сувд гэдэг хүн байгаа. Энэ хүнд яг энэ тэтгэлгийг гардуулсан. Тэгээ Алтан сувд маань юугаар энэ тэтгэлгийг олж авсан юм бэ гэхээр шүү дээ. Дарь ганг аман аялгауны үгийн сангийн судалгаа гэдэг бүтээлийг хийсэн байсан. Тэгээ энэ дээр нь одоо манай энэ ган тогтох гэдэг хүний маань үр хүүхдүүд нь сан байгуулад сангаараа энэ хүүг цаашаага энэ хүүхдийг те өргөслөд яваарай гэдэг тэтгэлгийг олгож байгаа жишээ нь байхгүй. Тэгэхээр ямар нэгэн одоо энэ том сэхэтнүүд энэ гүн ухаантнуудын маань дэлхийд болоод байгаа үүх те юмаа судалж байгаа дэлхийд болоод байгаа тэр нийгмээ ойлгоод ингээд тэгвэл эндээс гарах гац нь юу юм гэдгийг хараад тэгээд өөрийнхөө тэр зүйлсийг ингэж хийж үлдээдэг. Энэ нь өөрийг нь яг энэ амьтаа байлгадаг. Хэдэн зуун жилийн турш энэ ган тогтохгүй амьтаа байна гэсэн үг байхгүй юу? Тэр оюун санаа нь өргөжлөл яваад байгаа учраас. Тэнгууд энэ зүйлийг өргөжлүүлэх хэрэгтэй юм нэгдийн үр хөвгтөнцөө ойлгоцсон байгаа байхгүй юу? Яаж өргөжлүүлэх вэ гэдгийг мэдчихэж байгаа байхгүй юу? Одоо жишээл Цэвэн Жамсранов гэдэг бид нар нөгөө нэг бас л бурайд нэрээр гэдэлдэг те. Гэтэл Цэвэн Жамсранов ч юм болохоор Жамсрангийн цэвэн Монгол төмний маань оюун санаа нь эцэг байхгүй юу? Хаа байсан 1920 одоо 12 оноос ахуулаад 20 онд бүх болж байгаа үйл явдлыг ойлгож явж байгаад хитгэн өгүүлбэрийг онцолдог. Хитгэн өгүүлбэрийг онцлонгуутлаа Монгол улсын үндсэн хууль дотор нуудаг байхгүй юу? Маа. Энэ бол ерөөсөө Монголын одоо Монгол улсын үндсэн хууль шүү. Энэ бол Монгол хүн шүү гэдгийг одоо Монголын анхны тэр 1924 онд батгаж байгаа үндсэн хууль дотор нуудаг. Тэгсэн чинь тэр өгүүлбэр одоо хүртэл те 100 жилийн дараа гэхэд үндсэн хуулийнх нь гол сүнс нь болсоор явдаг. Ингиж энэ их мөт чинь яг 100-аар дамжиж одоо нөгөө нэг оюун санааны эцэг байж явдаг байхгүй. Тэрнтэй адилхан ган тогтохгүй бас энэ хийж бүтээсэн зүйлс бол
бид бүхэнд чи хэн бэ? Чиний хэл юу вэ? Чиний соёл юу вэ? Чи дэлхий дээр байгаа энэ Монгол түмэн гэдэг чинь те ямар вэ? Бид нар зөвхөн өнөөдөр ингээд Монгол хэлээр ярьж байгаа гэдэг юм уу? Энэ хэлээр хязгаарлагдахгүй шүү, те? Энэ аялгаугаар хязгаарлагдахгүй шүү. Бид нар чинь юм нутгийн аялга гэдэг зүйлтэй. Энэ болгоны ямар холбож идэг зүйл маань Монгол бичиг маань тэгвэл ямар аялгаутай яасан ийсэн. Тэгвэл одоо бид нар яаж салчаад байгаа нь тэр болгон дээр нь тэгвэл дуудлагыг нь судлаад эргүүлээд чи ийм шүү гэдгийг нь эргүүлж хамт бичээд гэсэн үг. Эргүүлээд хамаад байна гэсэн үг. Ингээд задаад явж байгаа бол эргүүлээ хамаад байна гэсэн. Ийм зүйлийг хийсэн эрхмийн талаар өнөөдөр мэдүүлээ. Зүгээр 2 3 хаан ажлын дуртахад л ийм байна. Гэтэл цаана 140 гаруй бүтээл нь байна шүү дээ. Тэ? Хэвээ гайхамшигтай юм аа. Үнэхээр агуу байгаа шүү дээ. Тэгээд хараа энэ хүн өөрийгөө ийм хийчлээ, би ийм мундаг гэж явсангүй. Энэ хүн даруй төлөв. Ер нь аль болох л энгийн байхыг хичээсэн байна. Хаа байсан 2018 онд гавьяат багш болж байгаа юм. Тэгээ өөр хүмүүс бол би гавьяат авах хэрэгтэй гэдээ хөвцөлтөд явж ич мэдээ. За яг энэ ч одоо яг. Гэтэ яг мэдээж энэ нэвтрүүлгийг хамтрахад энэ нэвтрүүлгийг бүтээхэд одоо ингээд нөгөө аавынх нь тэр үргэлжлэл гэдэг чинь тий хүүхдүүд нь тэр үнэт зүйлийг мэдчихэж байгаа байхгүй. Тэгээд сан мангийн байгуулж штэ тий. Тэдний хамт олон маань мэдээж одоо ингэдэг штэ. 100 жилийн хойно болсон гэд нэг одоо хөшөө босгох ч гэдэг юм уу эсвэл юу гэдгийг тий ингээд өнгөрдөг. Гэтэл энэ аавынхаа хийсэн бүтээсэн болгоно цааш нь дамжуулаад. Гэтэ дамжуулахаас гадна аавынх нь тэр үнэт зүйл үргэлжилж байгаа тэр зүйл шүү дээ оюун санааны тий. Тэр зүйлийг нь энд нэг 18 дэх хүүхэд нэг 20 дэх хүүхэд бариад гүгэдэг байгаа байхгүй. Тэрийг харчаад тэрийг хүүхдүүд нь дэмжиж гэнэ гэсэн үг байхгүй. Аавынх нь л одоо сүнс үргэлжилж гэнэ гэсэн үг шүү дээ. Яг тийм. Тий. Тэнд нь дэмжээг өгдөг гэсэн үг. За баярлалаа гэнэ шээ. За баярлалаа. Үнэхээр сайхан дугаар байлаа. Үнэхээр сайхан хүний тухай ярьсан баярлалаа. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг маань импортлогч биш үйлдвэрлэгч орныг хамтдаа бүтээн еврейтэй Multipack компани болон чанартай амтраа еврейтэй FS Construction ивент тэтгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од мөндөр сууг оруулан NTV телевизээр мөн 83.3 107 стилгийн од мөндөр хажуугаар хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа.